Хүн өдөр болгон ач холбогдолтой ач холбогдолгүй 500 гаруй шийдвэр гаргаж байдаг. Юу идэхүү, юу өмсгүү зэрэг жижиг асуудал мэт боловч эцсийн дүнд том шийдвэрлөө хөдөлж байдаг. Энэ бүх том жижиг шийдвэрийн нэгдлийг амьдрал гэдэг. Амьдрал сонголтоос шийдвэрт шилждэг. Эргэлт буцалтгүй мөчийг хувь тавилан гэдэг. Хувь тавилан чинь таны гарт байдаг. Засаглал подкаст. За эхлэхөө. За юуны төрөнд подкаст сонсож байгаа сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За бид хэд бол засаглал нэртэй орон нутгийн асуудлыг тодорхой түвшинд ярих подкастыг эхлүүлээд анхны дугаараар хүргэх гэж байна. За өнөөдрийн дугаарт маань чиглүүлэгчээр ТV6 телевизийг үүсгэн байгуулагч, харилцаа олоо зохицуулах хорооны Дорн таймдах салбарын төлөөлөгч байсан чиглүүлэгч Болд Эрдэнэ оролцож байна. Шинэ сувг телевизийн захирал Дэлгэр оролцож байна. За энд хамгийн сүүл Дорн таймдах нотхон агентлаг болж мэндэлсэн 60 цаг юм байна гэдэг мэдээний агентлагийн захирал Өчөө орлоо оролцож байна. За өнөөдрийн сэдв ямар ах вэ? За өнөөдрийн сэдвийг ярилцж байгаад ер нь бол энэ подкастын үндсэн агуулга нь бол засаглал гэсэн нэртэй. За ер нь бол аливаа зүйл дээр хэвлэл мэдээлэл янз бүрийн зүйлдээс засаглалын тухай ойлголт яригддаг. Тэгээд дөрөв дэх засаглал Дорн таймгт. За сүүлийн 20 жил 30 жил энэ яг үндсэн үүргийг биелүүлж чадсан уу? Дээрээс нь одоогийн хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа өргөн нэвтрүүлэг, телевиз нөхцөл байдал нь одоо яг ямар байгаа юм бэ? Ойрын хугацаанд бас ирээдүйн ямар харагдаж байгаа юм бэ? Энэ талаар бас чөлөөтэй ярилцъя гэж та бүхэнд өрсөн. Техникийн асуултыг бол дэлгэрэгчээс асуумаар байна. За. Дөрөв дэх засаглал гэж яг ямар ойлголт юм бэ? Энийг бас нэг тодорхой тайлбарлаж өгөөч. Дөрөв дэх засаглал гэдэг үг яг Монгол улсад биш юм билээ. Би нэг түүх уншижсэн чинь Америк нэгдсэн улсын яг тухайн үед зөвхөн сонингууд байсан үе. Миний сонсон л тэр сонингууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамгийн анх орж ирсэн байлээ л дээ. Тэгээд тухайн үеийн засаг захиргаа юунууд шүүмжлээд сонингууд их хүчтэй байжгаад нэлээ болоо сайд дарга нарыг нөгөө сайд сониноор сайдыг ч олж болно, ялаагч олж болно гэдэг үг тэндээс гарсан юм билээ шүү дээ. Тэгээд нэг айгүй хүчтэй сонио би нэрийг санахгүй байна. Тэр айгүй мундаг сурвалжлагч нартай маш олон авилгадын хэрэг гэмтэргүүдийн шинжтэй тийм сайд дарга нарыг илрүүлсэн юм байна л да. Тэгээд яг тэр үг гараад тэндээс үүдэлтэй энэ засаглал тэр улсын засаг захиргаа гэдэг чинь ерөнхийдөө энэ хэвлэл мэдээлэл бол үнэхээр муу юм байна гэд хүлээн зөвшөөрсөн гэдэг юм байлээ. Тэгээд дараа нь болохоор нөгөө зарим нэгэн улсуудад төрийн эргэлт хийн гэж ярьдаг шүү дээ, тий. Төрийн эргэлт хийн гэдэг маань ерөөсө дөрөв дэх засаглалыг л хамгийн түрүү эзэлж авт юм байна. Дотоодын иргэний дайрших тий. Тэгэхээр нөгөө хэвлэл мэдээлэл хөгжсөн газар хамгийн түрүү засгийг дөрөв дэх засаглал хэвлэл мэдээллийг гартаа авч иж дараагийн эргэлтийг хийдэг тийм жишг байсан байлаа. Ингээд товчхон ярихад нэг ийм утгаар л дөрөв дэх засаглал байна гэдэг. Ер нь бол их хамгийн хүчтэй шүү л гэсэн утгатай юм байлээ л дээ, тий. Тийм. Би тэгж л ойлгоод байдаг шүү дээ. Тийм. Олон нийтэд нөлөөлнө гэдэг утгаар нь шууд төрүүлж эзэлж авч байгаа гэсэн үг. Тий, олон нийтийн юу ч гэсэн тий ерөнхийдөө л коронавигоор л ярил л да хэдүүлээ тий. Олон нийтийн сэтгэл санааг нэг л цахим эвлэл дээр нэг л олон хандагчтай хүн самраа хичиж штэ ер нь бол тий. Тэгэхэд хүмүүс бол би аюу итгэж байна. Ерөөсө баталгаатай их сурвалж мэдгийг л харж штэ. Төвийнхэгч тэр орон нутгийн хагч тэр. Та нар битээ худлаа юм игээд гэдэг чинь буцаад тэртээ дөрвөө 3 сая сурвалжлагч байна штэ захимд тий. Гэтэл яг ийм л цаг үед яг л хэвлэл мэдээллийн үндсэн үүрэг нь харагдаад байна шүү дээ. Бол аймагт нэг актер нэг дэлгэр гэдэг хувь хүн ч юм уу тий Болд Эрдэнэ гэдэг хувь хүн тэнд корона гарч гинэ энэ гэдэг яах ч бити хутлаа яриад тэгэл дорн бичээд байна шүү тий. Тэгэхэд албаны их сурвалж албаны хэвлэл мэдээллийн байгууллагын ямиг шеэрлээд үзээ тэгж гинэ гэдгээр чинь яг үндсэндээ яг энэ хүчийг л харуулад байна л гэж бодож байгаа шүү дээ. Өчөө орлоо дөрөв дэх засаглал гэдэг ойлголтоо. Яг ер нь бол иргэд олон нийтэд нөлөөлөх, тэдний санаа бодлыг өөрчлөх гэдэг утгаар нь л төлхөө ойлгоод байна л да сүүлийн үед. Тэгээд манай нэг багш хэлжсэн ер нь бол дөрөв дэх засаглал гэж бол байхгүй. Монголд бол нөгөө яг албан ёс орныг хуульчлаад 1 2 3 дахь шүүх хэрэг мэдлэгээд ингээд 1 2 3 дахь засаглалууд байгаад байна шүү дээ. Дөрөв дэх засаглал гэдэг бол албан ёсоор яг ингээд бичсэн ингээд тодорхойлсон зүйл бол байдгүй маа.
Гэхдээ одоо нийгэм маань өөрөө яг энэ барууны соёлыг одоо ялангуяа их оруулж ирж байгаа цаг үедлүүд дөрөв засаглалт гэдэг зүйл нэлээ их манай одоо энэ Монгол Улсын засаглалтаас хүчтэй орж ирж байна гэж ингэж тайлбарлаж ирсэн л да. Тэгээд одоо иргэд олон нийтийн ерөнхийдөө энэ санаа бодлыг өөрчлөх, тэдний энэ ер нь санаа бодол сэтгхүйд нь нөлөөлөх л яг ийм л болоод л хувирчлаа л да. Дөрөв засаглалын хувьд тий. Тэгэхээр одоо юм Таарын хувьд та нар чинь мэдээж Оюнбаатараа дэлгэрэг хичээлээр тэгээ 6 гэж 2 дахь хэлсэн юм уу? Дэлгэрэг хичээлээр үргэлжлүүлээ. Дэлгэрэг сая яаж шүү нэ дөрөв засаглалыг одоо сошиал гарч яад 3 сая одоо идэвхтэй зарлан мэдээлж маягийн болчлаа гэдэг нь тий. Тэгэхээр дөрөв дэх засаглал гэдэг хуучин хэвлэл мэдээллийн байгууллагаар тодорхойлогддог байсан зүйл маань эргээд одоо иргэн дээр очсон гэж ойлгож болох юм таны бодлоор. Тэг иргэн дээр тий. Тэгвэл одоо дөрөвдөг засаглал гэдэг чинь ингээд хуурайд байгаа юм биш үү? Бид нэр одоо хэвлэл мэдээллийн байгууллага шүү угаасаа хүн байсан юм биш үү? Тэ гэж тодорхойлтыг харах гал юм л да. Таны юм дээр үргэлжлүүлээ. Тийм байна тий. Одоо бодоод Яг нь миний нэг уншсан надад хамгийн таалагдсан нэг тодорхойлт гэх юм уу да. Тэр ийм байдаг юм байна л да. Манай улс ч одоо юм арчлалыг сонгоцсон те. Арчлалыг сонгоцсон ингээд явж одоо 30 жил болж байгаа шиг байна. Тэнд яадаг вэ гэхээр энэ үндсэн зарчмын асуудлыг яаж шийддэг вэ гэхээр олонхоор шийддэг асуудлыг. Олонхоор шийддэг. За бид тав одоо ингээд за бид дөрөв ч юм сууж байгаа. За юу гэдэг юм. За энэ нөхөр маань буруутай байна гэд 3 гаруйгаа шийдчихдэг. Энэ шийдвэр нь олонхын эмчин шийдвэр тагаа явчихдаг. Тэгээ энэ шийдвэр зөв байна уу үгүй гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллага тэрийг тодорхойлж байдаг. Тодорхойлох хэрэгтэй. Хууль төрөндөө нийцэж байна уу, дүрм журмаа барьж байна уу юу, ерөн сурвалж сэтгэл зүйд хэтрүү ханддаг юм байна. Тэгээд ийм болохоор энэ хөндлөнгийн хяналтыг тавьдаг учраас эрх чөлөөний тухай хуулийн баталж өгдөг юм байна. Энэ утгаар дөрөв засаглагч нэрлэдэг юм байна л да. Ягаад гэвэл энэ бодлого шийдвэр гаргаж байгаа хэвчээ оролцож байгаа учраас хяналтыг тавьж байгаа учраас ингэж арчилсан оронд бол ингэж өндөрт үз авч үздэг юм байна. Энэ донд аяг таалагддаг байхгүй. Энэ зөв тодорхойлт юм болов яг бидний үүрэг юм болж боддог. За одоо Монгол улсад биш одоо Дорн аймагт тэгвэл яг энэ үүргийг бидэд хэрхэн хэрэгжүүлж байгаа. Яг одоо дөрөвдөг засаглалын үүргийг биелүүлж чадж байгаа юм уу? Хойшид ер нь чадах юм уу? чадж байгаа шүү дээ. Би бол чадж байгаа гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр би болохоор айгүй нөгөө гогшин болохоор гэх байх шиг тийм нэг түүхийн юм яриад байгаа байхгүй юу? Тэр одоо дөрөвдөг засаглал чи ингэж хэлсэн юм байлээ гэдэг шиг тийм ярих гэдэг шүү дээ. Одоо манай шин суугч 20 жил явуулж байгаа. Тэгээд анх ингээд 95 оноос 25 жил ажилласан гэд үзэхэд чинь Дорн аймаг жишээлбэл одоо хэвлэл эрх чөлөөний хууль 1999 онд гарсан шүү дээ. Хамгийн түрүүн хэрэгжүүлсэн аймаг чинь Дорн аймаг байхгүй юу? Дандаа л хувийн телевиз байгуулалт, хувийн сонин радио байгуулалт ингээл араас цувраал явцсан. Тэгэхэд чинь бусад аймагуудад нэг ч юм нэгдэг байсан тий. Бараг биднээс 2-3 жилийн дараа л нэгдэж илээ шүү дээ. Тэгэхээр чинь энийг хамгийн дөрөв хэрэгжүүлсэн аймаг. Тэгээ хоёрдугаарт хамгийн олон хэвлэл мэдээлэл хэрэгсэлтэй байна гэдэг маань бас тийм байхгүй юу? Аймагуд дундаас. Тэгэд хамгийн олон одоо олон телевизүүд олон хэвлэл мэдээллийнхэн байна гэдэг чинь өрсөлдөө ихтэй. Аль нэг нь би энэс илүү гарч иж амьдрах гэж үзэн шүү дээ тий. Би одоо өөр төрлийн жишээ авахад нэг ганцаараа нэг хэсэг явуулаа шүү дээ. Тэгээд найз нь дундаа намайг дуудахгүй тий яадын гэсэн байртай тий. Ганцхан телевизтэй энэ төр байх чинь хүн бол нэг амар хичээж одоо юм хий энэ төр гэж бодохгүй. Тэгээд мэдээлэлгүй яах вэ те. Гэхдээ өрсөлдөөн гарч ирснээр бол маш сайн байгаа. Тэгээд дөрөв дэх засаглал гэдэг маань сэтгүүлч чинь нөгөө бас нэг төрд хяналтын үүрэгтэй гэж яриад байдаг шүү дээ тий. Тэрийгээ бол би Дорн аймаг маш сайн гүйцэтгэж байгаа гэж бодож байгаа шүү дээ. Буруу юм байвал Google очоод гаргацдаг. Тэгээд хамгийн их нээлттэй иргэдэд айгүй нээлттэй ил тод болгож авсан болсон тий. Одоо ер нь биднийг нэг айхтар хавилдаал нуучих болов хаачих болов тэгчих болов гэсэн юм байхгүй. Энэ Дорн аймгийг удирдах байгаа хүмүүс болохоор тий нэг тийм буруу зөрүү юм хийгээд байгаа юм уу? Бас нэг тодорхой хэмжээгээр энэ хэвлэл мэдээллийг чинь ингээл камера зооч нэг юм сонсохоор л таквалдаар хүрээд ирнэ тий хаанаас сонсцоо зарим нь одоо хаанаас сонсцоо та нар гэж агнуулаад явж лээдэг тий энэ минь маань одоо илүү их нээлттэй ил тод байлгахад маш их үүрэг гүйцэтгсэн аймаг бол Дорнтой л гэж боддог. Би ганцхан жишээ би нэг айгүй урт ярих гэдэг шүү. Сэлэнг аймаг нэгэн телевизтэй байна. Манай ээж аваа Сэлэнгэд байдаг тий. Одоо хүртлөө. Тий одоо мэдгүй сүүлийн үед нэг 2 болсон юм уу мэдхгүй. 2 болсон уу? Тэгээ нэг өрсөлдөөн байхгүй. Тэгээд ингээд гуйлгаал гэж идэг те. Нөгөө ганцыгаа гуугаал дарганаар нь те. Тэгэхэд чи манайхан бол үгүй шүү дээ. Нуусан юм нь давхиж чад асуудаг те. Тэгэхээр би Дорнтыг бол олон аймагуудтай харьцуулахад ерөнхийдөө айгүй сайн одоо засаглаж чадж гин үү, үүргээ гүйцэтгэж чадж гин үү гэж яриад байгаа шүү дээ те. Ийм 2-3 жишээ ярихад бол үнэхээр чадж байгаа аймаг л гэж хэлнэ.
Гэхдээ бас нөгөө талаасаа бас бидэд мэдээлэлд өгдөг хэрнээ бидний шийдэлд нь бас хүргэж чадахгүй байгаа асуудал байгаа. Тэгэхээр жишээ нь магадгүй бидэд одоо үнэхээр дөрөвдөг засаглал үүргээ биелүүлээл байгаа бол газрын тос өнөөдөр ийм байдалтай байгаа ч үгүй ч үү те. Гэтэл яг бидний одоо үүрэг нь яг зүгээр мэдээлэлд өнгөрөх нь чухал юм уу? Тэрний гүйцэтгэл одоо үр дүнг харах нь чухал юм уу гэдэг асуудал бас ялгаатай л харагдах гал л да тий. Яг хэвлэн мэдээлэл за зарлан мэдээлж байгаа үүрэг бол одоо бид эдээс гадна төр бол одоо аюулсаа гүйцэтгэдэг болчлаа штэ. Өөрсдийн гэсэн бараг бүхэл бүтэн телевизтэй шахах болчоод тэн дээрээ тааруулаад Тэр чинь ер нь хуулиар хариутай шүү. оройтой зүйл тий. Тултай гэж. Ярих юм бол бас өшөө олон асуудал болох гэдэг. Гэхдээ бидний үүрэг нь одоо хэвлэн зарлан мэдээлэл за одоо ингээд мэдгдчихлээ. За одоо энэ ингээд нэг юм нөхөр ийм хийжлээ шүү гэдэг тий. Ингээ орхичлоо. Хариу реакц нь үзүүлэхгүй тодорхой хариу үр дүн гарахгүй байхад бид эдийг орхичод байгаа юм шүү. Тэгэхээр нөө бид нар харин эсрэгээр хэвлэл мэдээллийнхаа үүргийг зүгээр зарлан мэдээлэх хэмжээнд гүйцэтгээд үр дүн төрөх хэмжээнд гүйцэтгэж чадахгүй байгаа юм болоо гэж би бол харж байна л да. Үнэн. Тэр бол үнэн шүү. Тэгтээ одоо би ингээ хараад байхад одоо бид нар мэдээлж чинь тэн тэгчлээ нэг гिचлээгээ мэдээлээд байна. Тэнгүүтээ үр дүнд хүргэх бидний тэр мэдээлсэн асуудлыг асуудал болгох хүмүүс нь төрийн байгууллага байдаг аахгүй юу? Ихэнхдээ тий. Тэгээд нөгөөдөл дөжөрцөн хүмүүс хөдөлж өгдөггүй ч юм уу тий. Тэгэл яасан бэ гэж явж хагаад сүйдээ нэг гашраагаад алга болгодог ч юм уу. Иймэрхүү юмнууд байгаад байсан шүү дээ. Одоо жишээлбэл бид нар мэдээллээгээд шийдвэр гаргах төвчний хүмүүс биш тий. Энэ газрын уул нь нөлөөллийн ажлаа сайн хийгээд байгаа боловч би заримдаа нэрээ шийдвэр гаргадаг хүн бол нэрээ энийг шууд очиод нэрээ гэл тогтоол шийдвэр гаргал хагаа айчихсан ч гэдэг юм уу те эсвэл энэ хүнийг бүр ажлаас нь халаа айчихсан гэж бодмоор юмнууд байдаг байхгүй. Тэгэхээр чин шийдвэр гаргах төрчний албан тушаалтан биш болохоор тэдэн тэгээд орхигддаг юм. Нэрээ яг Оянбаатар хэлснээр зөндөл байгаа шүү дээ. Бага те асар их байгаа. Мэдээлэл орхичдаг. Хойно үр дүн байдаг. Тэгээ бас мэдээлэлд бид нар ингэ мэдээлждэг энд ийм асуудал байна, тэнд ийм юм байна гэд. Тэгэнгүүт яг тэрийг барьж аваад асуудлыг шийдэх ёстой хүмүүс нь тэр асуудал руугаа анхаарлаа хандуулахгүй тэрийг мэдээлсэн ингээд одоо сэтгүүлч рүү биднэр лөө ингээд дайрах илтэж өгөөд байдаг уу? Дарамтлах те яагаад энэ асуудлыг хаанаас мэдчихв? Их сурвалжаа бид нар чинь ноцлох хэрэгтэй хүмүүс шүү дээ. Тэгээд их байгаа угаасаа. Тий хэлсэн гэдэг. Тэгээд тэрийг худлаа юм биш байгаа аахгүй юу? Хэрвээ худлаа байсан бол аль бид нэр чинь одоо энэ асуудлыг гаргаад ирлээ инглээ одоо шүүхэд өгнө барин гэж дуу юм болно шүү дээ. Тэгтэл тэр нөгөө худлаа биш байдаг нэг талаасаа. Тэгэнгүүт тэр яг гол асуудлаа барьж аваад явах хэрэгтэй байтал нөгөө асуудлыг гаргаж ирсэн сэтгүүлч рүүгээ одоо янз бүрийн элдв янзын дайралт хийх ч юм уу те наадах мэдээлэл одоо болж нуучих инг тэг гэл хүнээр яриулах гэд янз бүрийн иймэрхүү юмнуудтай би нөгөө нүүр тулж ирсэн болохоор л надад их ойрхон сайсан нэг. Ойрхон хугацаанд яг ер нь нөгөө дорндод би чинь ирээд 2 жил гаруй метр болж штэ. Тэгээд тэгээ би чи би ер нь нэг тэр тал руугаш жоо ерэн сурвалжлах жоо асуудлыг дэвшүүлэх. Тэгээд өнгөрсөн хугацаанд бодоод тахад нэлээд хэдэн тийм асуудлууд байна л да. Тэгээд тэр нь бол дандаа одоо нэг юу гэдгийг нэг хүний эрх ашигын төлөө бол биш байгаа штэ. Мэдээж хэрэг нийтийн эрх ашигын төлөө нэг талаасаа нөгөө талаараа гэвэл Монгол улсад мөрдөгдөж байгаа энэ хуулийн энэ зүйл залтууд зөрчсөн байна гэдэг ингээд хуулийг хэрэгжүүлэх үүднээс ингээд сурвалжилсан иймэрхүү асуудлууд жишээлбэл байна л да. Тэгээд ингээд хараад явангууд яг тийм хандлагууд гарч ирсэн л да. Гэхдээ одоо бол би бас харцсангуу нөгөө сошиалын бид нэр дээр хүч нэмээд байгаа болохоор асуудалд ханддаг нь арай өөр болсон. Яг өмнө нь бол миний үед бол би тодорхой асуудал ер нь дуудаад чи яасан чи тэгсэн үү энэ гэл энэ бол юу чи би нөгөө 5 удаа шүүхийн юунд одоо гавьяа агуулсан юм шиг ярих нь шүү дээ. Нөгөө гинжнийх нь ард зогслооч бас гэл нэг би нэг гурал дээр очиж байсан шүү. Тийм өдөр чинь тийм өглөө 8-аас 8 хүртэл нөгөө намын хорооны байлгыг гаттууд авчлаа гэж хэлсэн чинь байхгүй. Шүүгдээд нэг 5 дотрын юу энэ төртэй. Тэгээ одоо бодоод ахаар айгүй инээдтэй санагдаад байдаг байхгүй юу. Гэхдээ одоо нөгөө шүүхэд дуудагдаагүй сэтгүүлч гэдгүү гэсэн чи одоо өнгөрөөд байгаа юм шиг. Тэгээд одоо тэр хугацааны хэвдээ юуны эрүүгийн хувьдаар юу хувьдаар гэхэд сэтгүүлч хараа 5 сая торгуултай. Одоо надад одоо унших гэдсэн юмнууд нь тийм байсан. 5 жилийн ялтай, 2-оос 5 жилийн ялтай юм уншаал тий. Хэрвээ би буруутсан бол одоо хаашаа юм явах гэдсэн юм уу хаашаа юм. Одоо яг нэг зөрчлийн хууль орж чадаа. Зөрчлийн хууль гэдэг. Одоо тэгээд би ингэдэг байхгүй юу? Одоо нэг шүүхт нэг дуудахгүй цагдаач олохгүй юм тий. Тэгтэл сошиал дээр хин дуртай нууц хаяг нэгэд нэг хүний гүтгэлээс элдвэр бид нар тэгж хэлдэггүй шүү дээ. Элдвэр хэлж явах чинь тэрийг одоо яах юм бэ?
шүүх дуудахгүй л байгаа үсттэй. Бүр цагдаач болохгүй л байгаа байхгүй юу? Яг олохоо хөрвөл одоо нөгөө Facebook компани гэдэг. Тэгэхэд бид нарыг одоо ямар амар гатуугаар тэгдэг байсан юм бэ гэх тий. Одоо хэрвээ бид нар ингэж дуудагдвал тэр хаягтай болсон доо. Тэгээд сая ярианаас би нэг бас дурдъя гэж бодоо. Та сая 99 онд Дорн таймаг хэвлэл хэрэгжүүлээний одоо хамгийн анх хэрэгжүүлсэн аймаг гэх тий. Ер нь үр дүнтэй хэрэгжүүлсэн баг. Бид эрхээ бол нэлээд эзэлсэн шүү дээ. Ер нь бол одоо саяхандаа бараг 10-аад телевиз шахуу болох нь хоолгүй. Сүлдээ чи юу хууль хэрэгжүүлсэн гэж. Тэгээ хуулийнхаа эрхийг бол аягуулсаа эдэлсэн байж болж байна. Гол нь яг сэтгүүлчид нэгдээд магадгүй зөрөгтэй бид энийг яг энэ асуудлыг бол үнэхээр үр дүнд хүргэсэн шүү гэд түүхэн тодор бичээд үлдэгдчих бид нарт ер нь тийм ажил ер нь хэд байдаг юм. Тэ энэ сэтгүүлчид нийлж яагаад энэ асуудлыг ингэж гаргаж ирээд одоо энийг зогсооцсон шүү гэ. Бид нар бол одоо талбай ажлын нүдэн дээр л байшин баригддаг шүү дээ. Тэ төв талбайгаа хажууганд. Тэгээ байшин баригдчаад тэгээд баригдсан хойно бид нар заримдаа очиж мэдээл энэ одоо байшин бариад байна ингэсэн байна гэж магадгүй хойноос нь үзэлтүүд байдаг. Яг тэгээ зогсоогоод бодтой үйц үр дүнтэй ямар ажил байдгийг бид нэр өнгөрсөн хугацаа магадгүй тийм. Тэрийг ингээд ерөнхийдөө яавал бас байдгийн байлээ. Одоо нөгөө өдөржин шүүхийн гадаа зогссон жавч байхгүй шүү дээ тийм. Монгол компани зараад одоо өшөө бүр махны үйлдвэрийн зогсоодсон байж байгаа жишээтэй тий. Тухайн үед одоо хөөрхий надтай хамт би мэдээлэл прокурортойгоо юу Интерпол моолоор хятадын хүний төрөнгө талцсан энэ гэдэг бидэд чинь бөөнөрөө энэ цагтаа прокурортойгоо дуудагдаад очиж байсан байхгүй юу. Тэгэхээр чи одоо ямар ч байсан жав компани гэж байхгүй байгаа нэг жишээ тий. Тэгээ хоёрдугаарт одоо сүүлийн үеийн уул уурхайтай холбоотой одоогийн энэ ирэх ирж байгаа засаг захиргаатай гэх юм уу. Би ингээд одоо яг санахгүй байгаа боловч ингээд үзэнгүүт бас нэг хөвлөндөлийг хүч орсон юмнууд жижиг том гэлтгүй байт юм билээ. Энийг бол ер нь нэг чагсааж ямар юм бэ? Харин би одоо яг чамаг ярингууд бодлоо. Энэ одоо сэтгүүлчтэй салбараас санаачлаад тий. Тэгээд нэг хэрэг болохоор дуудаал хэрэггүй үед элдв босоор нь хийлээл төлбөр мөнгөөж төлдгүү нэг хэдэн дуртай амьтад нэг гэртээ үзэгддэггүй цалин биш гэртээ ирдэггүй цалин харагддаггүй хүнийг сэтгүүлч гинэ гэдэг шиг аль болтол явах юм тий. Ийм гавья байгуулж исэн байна гэдгийг бид ингэдэг юм билээ. Нэг сесацны давхиж очил бочгнуулаад тий. Мэдээлэл нөгөө нөхөрдөө гарчингууд тэгээ орхичин заяа. Энийг чинь манайх мэдээлсэнд манай хэд мэдээлж байгаад ингэсэн шүү гэдгээ ерөөсөө ярих дурггүй. Тиймэрхүү гавья явуулсан бол нэг хүндлэгээс хараад болоо шүү тэгээ бодцдаг ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд байлаа шүү. Одоо жишээлбэл алхголын зуудан Доронтын 4-5 юм мэдээлэл хэрэгсэл явсан шүү дээ. 2-3 машин эвдээл дахин яваал гэсэн энд яасан гэр барайл өлсөө цангаал гэсэн. Тэгээд засгийн газрыг хуралдуулаад хэрэглээний хүч өссөн 13 он байсан шүү дээ. Гэх мэтчлэн ингээ архиваа үзэнгүүд та хэд ч гэсэн бодороо ингээ жижиг сажиг гэхгүй те нэг айл тусалцсан байдаг юм уу нэг шатсан юу ч байдаг юм уу гэдгийг үр дүнгээ бид нар мэдээлж чадахгүй байгаа боловч айгүй хэрэгтэй байд юм байна гэдгийг нэрээ одоо яавал яасэ. Тийм би яагаад тодруулаад байна гэхээр иргэд одоо сонсож байгаа хүмүүс тэгэж шүү дээ те. Ингээл хэвлэл мэдээлэл дөрөвдөг засаглалынхаа хүчийг яг үнэхээр үзүүлдэг юм уу гэдэгт бас эргэлзсэн шүү дээ. Тэгэхээр энийг тодорхой төвшин зарлаж явах хэрэгтэй юм шүү те. Гэхдээ бид нар бол одоо үүргээ нэлээд муу гүйцэтгсэн гэж ойлгохтороос олон ажлууд байдаг те. Жишээ нь одоо талбай ажуудлын барилгууд байж гин, газрын асуудлууд байж гин те. Түрүүнийх шиг ингээ мэдээллийг муу дарамтлуулаад одоо болсон ч зүйлүүд асар их байдаг баг те. Тэгэхээр бас сайн та муутаа нь ер нь бол ил зарлах нь бол хэрэгтэй л юм байна те. Үнэхээр бас хүчрхгүй үе бас байдгалтай хэлүүлэлийн салбараар. Үнэхээр очиод мэдээллээд ийм байгаа шүү гэдгийг нийтэд зарлаад ч гэсэн хүчин өрөхгүй зүйл байгаа штэ. Магадгүй хүчин хүрж байгаа зүйлүүд бол бас яг түрүүнийх шиг зарим зүйл төр бол тунхагламаар юм шиг байна те. Тэгэхээр богийнхын ТV6-д байж байхдаа надад нэг хэлжээс үгүйг санаа нь ерөөсөө бас гардгүй л дээ. Тэгээ 17 оноос би мэдээ үлдэх гээд яг нэрдагс бүрдүүлээ явжсэн. Тэр үед богийнх нь хэлжээс байхгүй. Хэрвээ чи өнөөдөр мэдээгээ бэлтгээд гаргаад нэгд өдөр гэхэд чиний мэдээ аймгийн одоо шуурхаа дээр яригдчихлээвэл чиний мэдээ үр дүнтэй болжээ. Удирдлагууд тэрийг сонсчлол үр дүнтэй болжээ гэж үз ихний хэлж байна гэжсэн. Тэр үед мартагдсан. Богийнх тэр үгийг ер нь яагаад юунаас одоо тодорхойлоод ер нь тэр тодорхойлтыг гаргасан та. Яг уу ТV6-тай холбоотой л доо. Тухайн ТV6 байгуулж байхад миний бол яг манай багийн үндсэн зорилго бол мэрэгжлийн телевиз байгуулъя гэсэн. Чин хүсэлтэй байсан. Тэгэл янз бүрийн мэрэгчлэнүүдээ урьж авчираад, олж уулзаал, асуугаал. Тэгээ үндсэн суурь бол мэдээ гэж тодорхойлж байсан л да. Цаг үеийн үйл явдлын болоод ерөн сурчлах тий асуудал хөндсөн. Ийм нэвтрүүлгүүд. Тэгээд нэлээд олон жил хийлээ шүү. Тэгээ нөгөө юм чи ингэж яваад тахтаар ингээд нэг хэвшмэл болчихдог юм байна л да.
Үр дүнгээ хавч тоолчих. Бидний мэдээ хүн хүрээд байна уу гэхгүй. Тэрийг анзаарч эхлэнгүүтээ бид нар хөндөж эхэлсэн л дээ асуудлыг. За ийм асуудал ийм юм байна. Энэ зохион байгуулах асуудал ийм юм байна. Тэгж эхлэхдээ ганц 2 удаа мэдээ хийгээд ерөн сулчих маягаар тий асуудал хөндөгсөн байна шүү дээ. хөндөөд ингэ явж үзсэн. Тэгэхэд 1-2 удаа аймагдаар яригдчихсэн. Ийм асуудал болсон байна шүү дээ. Энийг мэдчихэж байгаа өдөрлөгүүд байна уу? Агентлаг өдөрлөг байна уу? Энийг яаж шийдвэрлсэн бэ? Тэгээд тэр системээр явах гэж нэлээд үзэж хагаад мэдээгийнхээ хажуугаар тэр асуудал хүнсээ явах ерөөсө болчихгүй, хүн хүч нь үргэлжлэхгүй, боломж нь гарахгүй. Тэгээд тахт нь бид нэг төрөлжүүлэх гэдэг нэг үтсэн. Нэлээд олоод үтсэн л дээ. Тэгээд энэ юутай холбоотой нөгөө л нэг миний нэг хэлдэг юм байдаг шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө санхүүгийн үед бий таасан байх шүү дээ. Энэ боломж нь байна уугүй юу? Энэ боломжоо бүрдүүлэхийн тулд реклам хийх ёстой болж байна. Нэвтрүүлэг хийх ёстой болж байна. Тэрэн зориулсан санхүүжилт хэрэгтэй болно. Тэргээ бүрдүүлнэ. Ингээд янз бүрийн зүйл байдаг юм байл. Ерөнхийдөө тухайд нэг гарч ирсэн санал байдаг шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллага нь яг үндсэн үүргээ билээд явъя. Реклам хийдэг студ болоод явчихаач. Оюун бодож гэсэн мэдчихэж байгаа. Маркетинг студ байгуулах гэж биелжлээсэн тийм. Манайх реклам хийхэ болчих. Танах хийчих. Захиал төрөлжөөд. Тийм. Танах руу би захиал өгч. Би тасалтайгаа мөнгө яа. Бид тэгж ярьжсэн нь яасан бэ? Тэрийг ярина. Би тэгээ тэр үед чинь би хүүхдийг авъя гэж ирээд л хүүхдийн юм аа л яая гэж. Тухайн төрөлжөө гэж санаа тийм. Би бол хүүхдэрээ явна шүү тэргээ санаа гаргаж байсан шүү. Ичи орлогын үед одоо мэдээ хийж байгаа мэдээний агентлаг чиглэлээр ажиллаж байгаа хүний үед миний түрүүний хэлсэн тодорхойлт яг одоо чам дээр хэрэгжиж байна уу? Ямар тодорхой? Танаа хэлсэн мэдээ одоо тодорхой аймгийн шуурхай оролтын дээр ч юм уу эсвэл тодорхой төрлийн удирдлагуудын түвшинд шууд хүрэгдээд үр дүн харагдаж байна. Яг тэгж би нөгөө зорж одоо манай хэлсэн мэдээг тэнд ярих нь гэж нөгөө зорж одоо яагааг болохоор сайн мэдэхгүй байна л да. Сүүлийн үед бас шуурхай дээр очиагүй. Ерөнхийдөө би бол өөрөө тийм асуудал төвшүүлж ерэн сурвалжлага чиглэлийн мэдээ нэвтрүүлэг анханасаа нөгөө ер нь сургуулаа төгсөөд л ТV-с телевизэд ажиллаад явахдаа л чиглэлээр дагнсан. Тийм болохоор ер нь жоохон тэр тал руугаа ажиллах гад байдаг талтай. Тэгээд одоо сая өөрөө ингээд хуваараа юм байгуулад ер нь энэ чиглэлийг барья гэж бодолтой л байна л да. Ерэн сурвалжилсан, асуудал хөндсөн, төвшүүлсэн тийм талын мэдээ нэвтрүүлгүүдийг хий гэсэн бодолтой л байна. Тэгэхээр одоо бид чи олон нийтийн телевиз биш те. Дарилжааны телевиз. Тэгэхээр яг бизнес утга, бизнес концепц төр ч юм уу тулгуурлалт хараад байна. Тэгээ бизнес утгаар нь хөгжүүлэхээр дээгийгч бол нэлээ энийг яадаг хүн шүү дээ. Та бол мэдээ бол өнгөө авах хэрэгтэй гэдэг. Нэлээ энийг бол байн барьж ярьж байдаг хүн. Гэхдээ мэдээний контент хийх гэхээр бид нар нөгөө талдаа мэдээгээ өнгөө иж хэмжээний санхүүгийн доктортой байдалтай хараат бас болж байгаа тийм. Тэгэнгүүт яг тэр зүйл нь одоогийн Дорнот аймгийн нөхцөлд бол хамгийн одоо өртөг багтай салбар бол одоо медиа салбар болчиход байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Талхнаас ч том болчиход байгаа шүү дээ. Одоо үгэн зар гэдэг юм бол талх одоо 1000 төгрөг гэж байл үгэн зарнаараа өдрийн 500 төгрөг ч юм уу тийм хэмжээнд доош орчихсон гэсэн. Тэгэхээр талх биш нэг автомашины дуу хийлд хий байгаа. Тэрнээс хямдхан байгаа байхгүй. Тэгэхээр бидний энэ салбар одоо үнэхээр чанартай мэдээний контент өнгөө мэдээг өнгөө болгоё. Тэгвэл бид нар төрөний хэлдгээр одоо асуудлаа хөндөж чадна. Тодорхой зоригтой мэдээллүүдийг бол одоо хараат бусаар хийх боломж бүрднэ гэж үзье. Тэгвэл нөгөө талдаа одоо бизнесийн ашгийг бид нар яаж нэмэгдүүлэх ёстой вэ? Арилжааны төлөв ч юм уу зөвхөн орлого дээр суурилна шүү дээ. Тэгээд орлогоо нэмэгдүүлэхийн тулд үнэлэмж хэрэгтэй. Үнэлэмж нэмэгдэхийн тулд чанар хэрэгтэй тийм. Чанараа сайжруулахын тулд одоо боловсон хүчин, шинэ тоног төхөөрөмж хэрэгтэй. Энэ болгонд бүрдүүлэхийн тулд ер нь яаж ажиллавал яах ёстой байсан. Одоо та бол 20 жил болж байгаа. 20 жилийн байгаа одоо удахгүй гэх. Дампуурсан шүү. Тэгээ яагаад дампуурч? Ер нь ийм байхгүй юу? Би өөрөө нэг аюу тийм хашийн нэг ерөөсөө наад үнэлэмжгүй болгосон чинь ер нь би өөрөө Дорнот аймгийн үед би өөрөө аюу буруутай гэж бодоод байдаг шүү дээ. Ганцхан телевизтэй. Тэгээл нөгөө өөрөө нөгөө ажилдаа аюу дуртай болохоор чинь тэгээ гүйчж байгаа л буйны байгууллага шиг анханасаа явцсан. Яг үнэндээ тийм. Тэгээл нөхрийнхөө цайлан олсон юм арьс марьсан дээр зогсож исэн шүү тэр үед чинь. Тэр нэг орой арьсанд нь гаргаад орой орж ирэх мөнгө нь хураагаал шинжилэл явдаг. Эхлээл ганцхан камертай нэг перстагтай хоёр перстаг он тэр телевизээр олдог болоод авцсан юм надад нэг ч байхгүй тэн дотор. Тэгэл л одоо угаасаа заримдаа уурлаа шүү дээ. Уурлахаар чинь түл явлаа гэл ингээд бийж идэг. Тэ нэг дуртай юм аа нэг ч өөр юм хийж үзээгүй.
Тэгээ анханасаа ингээ ганцхан телевиз уул нь тэр үед чинь тэнгэр чангарч явах хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгээл нэг дуудан гутал гүжиж жаал айгу өрөвдөлтэй хөөрхий энэ маань ч хөөрхий тэр маань ч хөөрхий гэд энэ телевиз энэ өндөр өртөгтэй байгууллагыг би бол өстой жинхэнэ өнгөдүүлсэн хүн гэж одоо би өөрийгөө эргэж хардаг байхгүй юу? Тэгэд одоо ингээд нэг жил авсан камер маань жилийн дараа л хэрэггүй болчихжээ. Сая сүүлийн үед ч бүр тэглээ шүү дээ. Яана би энийг 7 сая гарнаар авсан ингээд 50 рүү шилжиж байгаа юм гэж ингээд уйлах гал тий. Тэгээ бодоод байгангууд ингээ олон төлөв зөрсөлтөө эхлэнгүүд нэрээ жоохон үнэтэй болгоё гэд. Тэгээ олон жилийн тураад нөгөө ашиглагтаа сурцсан юм чи тий. Тэгээ за дэлгэрлүүд хэлвэл нэг үнгүй явчихсан даач гэдэг юм уу. Тэгээ одоо болохоор би сүүлийн үед бодоод байгаа нөгөө гавь явуулахгүй бол хүмүүст гай болохгүй амьдрья гэд тий. Чаддгаараа би хэдий дуртай юм хийж явсан ч гэлээ бас нэг үн унгааж тий энэ олон өрсөлдөөн дунд тэднийх тэд гэж гинөө. Түд би чамд өнгөө хийгээд өгөөч гэдэг юм уу тэхгүй. Тэгээд төрөлжээ гэдэг нөгөө богийн санаа та нарын юу айгу дэмжиж гэж бодоод байгаа юм. Яг би энэ олон жил чинь нэг жоохон хүмүүнлэгийн юм уу, нийгмийн юм уу эсвэл хүүхэд дээр айгу их явцсан байлээ. Тэгэхээр би одоо хүүхдийн байгууллагын салбараач нэг төрөлжөөд аваа явчихад айгу санаанд багтаад тий. Одоо би ямар нэг залуу биш. Учиргүй нэг техник одоо та нар хийгээд байгаа юм юу лээ? Подкаст. Энэ миний зоохгүй шүү дээ. Би ер нь нэмж юм сурах гэж бодохгүй байгаа шүү дээ. Одоо байли зүгээр гэнэ. Гэх мэтчлээ энэ бол яг үнэн шүү. Хэл мэдэл ямар хүчтэй юм тэгсэн мөртлөө юу ч хүү салбарууд тий. Одоо тэгээд бас яг дандаа л юм боёны байгууллага шиг явж байгаа өөрсдийнхөө хүчээр нэг аваач цогт мөнгө цуглуулад учиргүй том шинжилгээ хийсэн юм байгамад оролдоод. Тухайн үед чинь одоо ДГ-ийн чинь телевиз байгаад араас нь манах гарч ирээд. Тийм шүү дээ. Тэгээд дунд нэг байсан юм. Тэгтээ нэг одоо яваагүй. Юу байсан? Баян төмөж байлаа. Арчилсан намын дээр бид тий. Тэгээд байхгүй болсон. Тэгээд манах одоо юу 3 дахь юм уу 2 дахь нь. За ажил 2 дахь жаах баг. Тэгээд доктортой гараад тооцоолаа. Тийм тогтвол тооцоол тийм. Тэгээд байж хахад тухайд би телевиз явуулахад болох юм гэж бодож байсан шүү. Би чинь яг юу гэдгийг яг телевизийн орлогоор бүх зарлаад байгаад бүх цаг салинжуулж явдаг байсан. Нэмэлт санхүүжилт байхгүйгээр. Итгэл үнэмшил аягүй өндөр байсан. Маш их дуртай сэтгэлтэй. Бүхнээ зориулдаг. Унтаж амрахаа мартдаг байсан. Тэгээд чинь 7-8 хүнтэй эхэлчихсэн юм аа. Тэр үед чинь манай хоёр л байлаа шүү дээ. Тэгэл нэг реклам нэтрэм хийгээл хүмүүс хандаад л энэ чинь болохоор салбар байна гээл нөгөөдхөө үзээд л. Тэгээд чинь нөгөө нэг телевизийн тоног хөрөмчний 2 жилдээ шинжилж явахгүй технологи нь өөрчлөгдөж байна. Харин тэр нь аюу салбар. Тэгээд нэг 100 наадмаар нэг мөр дагаад нэг 6 насны мөр дагчаар камер хэвдэрчдэг. Тэг байхгүй болдог шүү. Нарийн тоосны ороод ингээд камер хэвдэрч. Тэгээд нөгөөх нь 7-8 сая тухай чинь 10 сая 2007-8 он ч их мөнгө шүү дээ тэр чинь. Тэгээд тэрийг авч чадахгүй. Тэгээд ингээд бараг нэрлэх юм шүү тэр үед. Тэр үед дандаа л тийм байсан. Тэгээд наадах морь дагдаг хүмүүс тэлмэр юм байна. Би ингээд морь дагаал тэгэл камер удаа болоод ирдэг шүү тий. Өөртөө тусдаа явдаг шүү. Тэгээд нэг өөрийнхөө хөрөнгийг эвлэн бол явж штэ чинь. Тэгээд тэр үед явж байгаад манай араас мэж гарч ирсэн. Тэгээд тухайн үед чинь 11 болов. Тухайн үед чинь би манай л телевизийн бодлого байсан л да. Дэгчдэр жоо үнэлэмжээ өсгөё. Зар арай хямдхан байна. Реклам гэдэг үнгүй хийж өгөөд цогцолтойгоо мөнгө авдаг байсан шүү дээ. Хийх нь бас үнэтэй байя. Тэ энэ дээрээ жоо хэдүүлээ жоохон аятайгаа хийгээд өчье гэдэг. Тэг ингээд явж байгаад манай араас мэж гарч ирж байгаа. Тэр үед чинь юу гэдгийг манай телевиз шинэ байна. Одоо нэг сарын хугацаанд бид нэг хүн танигдахын тулд ингээд юмнууд өнгөө авнаа гэдэг. Давуулсан. Зар тий. Зар. Тэгээ би тэр үед нь хотэгдэх ганцхан сар юм чинь гэж юм зааж өгч явсан. Харамсалтай. Тэр сар явах байсан юм нь үргэлжилсэн байхгүй. Тасралтгүй. Тухайн үед өдрийн одоо зар нэг хэдэн төгрөг байсан юм да. 2-3 төгрөг байсан юм чинь 500 төгрөг бууцсан. Тэр нь одоо хүртэл яваад байгаа. Одоо хүртэл. Тэгээ энэ талыг нь би тухайн үед яг саналаа төшүүлж ягаад хэдэн телевизийн захирлуудтай уулзж ягаад бид тэднийг уулзсан шүү дээ. Санаж байна та нэг. Хэдүүлээ нэг одоо сүүлийн үед хийгээд байсан шүү дээ. Тэрийг нэг анх эхлүүлж ирсэн. Тэгээ би бүр зарыг болиё гэсэн шүү дээ. Манайх бүр болцсон байхгүй юу? Зар бол эднэр бол үнэхээр хүчтэй юм байна. Би ер нь шал энэ зүйлүүд дээр хэдүүлээ тогтъё гэдэг нэг оролцож үзсэн. Тамглан одоо бид 4 телевизийн одоо санаа бишиг хийгээд бид нар нэгдсэн байгаа шүү дээ. Тодорхой төвшөндөө тэрийг хэлж чинь тэ. Энийг хэлж байна. Анхны одоо нэгдэл гэсэн үг. Нэгдэл гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэрийг юу гэж нэрлэхэд бол яриад телевизүүдийн захирлуудын анх дугаар зөвлөлийн хурлын шийдвэр гэж толгоолоод. Тэгээ бүгдээрээ тэн дээр тогтсон зүйлүүдээ хавсаргаад. За зар энд ийм үнэтэй бай.
секундын хэмждэг систем рүү орё хэдүүлээ. Эфириос ингээд те үнэлгээ хэдүүлээ гэсэн. Яг энэ яг хөөхтэй нөгөө л утгаараа шүү дээ. Нэг хүний гайгүй цалинжуулчих, гайгүй төхөөрөмж авчи, хоримтлалтай уулыг хараад тусвай гэсэн шийдэл. Тэгээ харамслын явсангүй л дээ. Яагаад саяхан байгуулсан юм шиг. Энэ би энэ дэр чинь нэр үүслэр нэг юм орчих. Энэ нэгдсэн гэдэг дээр одоо би нөгөө сэтгүүлчдээс одоо анхных нь хахада бараг аймгийн төлөөлөгч болчихлоо шүү дээ. Тэгээ эхний жил жоохон мангартаж явж байгаа. Тэгээд хоёр дахь жилээс нь одоо төсөв мөсөв ямар гэдэг ингээ харангуут чинь хэвлэл мэдээлэлд ерөөсө төсөлж байгаа газар байхгүй тий. Чи яаж байгаа? Эрүүл мэндийн байгууллага гэдэг чинь жинхэнэ урдсан сэргийлэх дээр анхаардаг болохоос өвдцэн хойно тарианы мөнгө аваад идэг газар биш шүү дээ. Чи бити өвдөрөө тэгин шүү ингэн шүү гэж байнга хүний ой танд орох ийм юм манад байхгүй байсан. Одоо тэгээд юу гэдэг хөдөлмөр халамжч гэдэг юм одоо нэг хүмүүсийг ажилтаа болохын тулд яадаг хэлээд тий. Тэнгүүд нөгөө хэвлэл мэдээллийн хүн болохоор тэр тал дээр нэлээд дуурайад жоохон 2 жил алдсан ч тий. Дандаа сурталчилгааны хэвлэл мэдээллийн ингээ мөнгө төсвөлөх ёстой байна гэдээ одоо ингээд оруулна гэдэг чинь юу ахгүй юу? Тэгээд сая нэг юу болчихоо. Тэгээ эргээд хурал дээр жоохон асуудал болсон. Яасан гэсэн чинь манай телевизүүд нэр муу нухаар сайн хэлж ил тий. Мэдээж санаачилсан төлөөлөгч бол авахгүй. Би яг тухайн үед хэлжсэн. Эрүүл мэндийн байгууллагыг 5 төлөөлөг шалгаж очиод үгүй та нар чи одоо урьдчилан сэргийлэх дээр юу ч байхгүй. Ийм байж болохгүй. Төсвөө оруулах. Би ганцхан жишээг нь авчаа. Төсвөө оруулаад ирээ. Урьдчилан сэргийлэх ажлыг л эрүүл мэндийн газар хийн. Өвдсөн хойно тэр боот нь эмчилтийн байгаа биз тий. Танаа үндсэн үүрэг гэж хагаад яал дараа ундраа төлөөлөгч бид нар очиод. Тэгээ 10 сая төгрөг орж ирэнгүүт нь одоо та нар хийж явах хэрэгтэй. Би бол тухайн үед хэлжсэн. Зарим нь болохоор энэ дэлгэр өөрөө авах гээд мөнгө оруулж ийн энэ төр гэж ярьжлээсэн. Би бол авахгүй. Яг гэвэл би өөрөө санаачилсан учраас гэдэг. Тэгсэн чинь сая нэг асуудал болоод юу болсон бэ? Тэгээд төлөөлөгч тэргүүлэгчд хуралдахад за дэлгэр төлөөлөгч минь ийм юм бити оруулаарай. Хэвлэл мэдээлэх чинь дундаа хаста нэрээ амар улаан хэрүүлгэнээр тендер зарласан чи ийм юм болчлоо. Бараг байхгүй байсан дээр юм бэ нэ гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүт нь тэр зохион байгуулалтын асуудал бидэрт хамаагүй шүү дээ. Тийм биз дээ тэр чинь. Тэр юу болсон нэрээ? Яа тийм та нөгөө нэг эрүүл мэндийн газраас зарласан 10 сая төгрөгийн төслийг яриад байгаа шүү нэ. Тий, урьдчилан сэргийлэх ажил гэдэг. Тэр яг одоо нөгөө яриан дундууraa гинт хазаачих гал хайл та тий. Сая ингээ өөр юм ярьж байсан. Хов ярих гэдэг нь хэрэггүй юм. Уул би бас сэтгүүлчтэй хуваар хэвлэл мэдээллийнхэнтэй юм тавиач. Эдгээр ч би юу нас яг түрнийх хөөг дуусчих тий. Тэгээд үргэлжлүүлээ хэлээд тий. Дэгийг ч одоо голорнолж ярьчлаа. Харин тий. Тэр алхмыг хийжсэн. Тий, нэгдлийн хийжсэн шүү дээ. Тэгээд харамсалтай нэг хоноод тэр хэрэгжээгүй л дээ. Шалтгаан дэвэнд байсан байна. Шалтгаан нь одоо энэ хөөс өөрөө хэлчихлээ шүү дээ. Би зар авахгүй гэдгийг илэрхийлээд тэднээс гарсан. Маргааш өглөө нуцтаа тэр хэлсэн юм билээ те. Өмнө ингээд нэг 11 онд бид ингээд телевизэд уулзаад үлэмжтэй байхын тулд ч өнөө өсгөё гэдэг тохиролцоонд хүрээд ингээд түрүүнд ярьжсэн да. Санаж байна уу? Тийм би зар авахгүй гэсэн. Яа тэгвэл нөгөө хүн чинь зах зээлээ мэдрэх хэрэгтэй. Тэгээд бид нар юу гэж бодсон бэ гэхээр тухайн тэн дээр 5 телевиз байдгийг. 5 телевизийн гар үсгтэй додогтол байдаг байхгүй юу? 5 телевизээр за дорн телевиз байсан юм шүү нэ. Тий, Meiji байсан. TV6. Нэг нь тухай PBS. PBS ч бас удацсан юм тий. Аха. Танаа дараа юу? Тий, сүлдэлтэй. Тэгээд 5 телевиз нэгдээд ойлголцоод гарын зураад тэгээ маргааш нь болсон чинь Meiji телевиз над руу уцтаад шинэ сувг телевизийг дагаж мөрдөх боломжгүй гинэ гэж хэлсэн. Тэгвэл бид нар уулзж байгаа. За яах вэ? Эхний 5-аас нэгдүгээр телевиз гарсан юм байна. За тэгвэл бид нар уулзж яах вэ гэдэг. Бид нар үнтэй байгаад байдаг нөгөө телевиз минь хямдхан байгаад бол тийшээ бүгд явчих юм наач хэрэгжихгүй нь болио гэд. Тэг орхисон. Тэрнээс хойш дахиж бид нар энэ нэгдлийн тухай яриах болсон. За ерөөсөө тий. За. Буруу байсан биш. Тэгээд өөрөөртөө явсан ерөөсөө. Өөрөөртөө явсан. Гэхдээ яг нь юу гэдгийг тухайд хийх гэж оролцсон. Гэхдээ бүтээгүй. Тухайд би яагаад тэрийг бодож ирсэн гэхээр телевизэн тоо олшоод эхлэхээр мэдээ зах зээл нь хуваагдаж эхэлнэ. Тэнгүүд тэр нөгөө нэг үйлчлүүлж байгаа болж хуваагддаг юм байл. Нэг өдөр ажил дээр суудсан чинь өглөө уц дуурч байна. Аваа телевиз руу сонсож чана гэдгсэн чинь телевиз руу тийм байна гэсэн чинь. Тэр газраас ярьж байна. Манайх одоо 10 цагаас цас мөсний баяр хийх гэж байна. Танах ирээд авчихгүй юу? За гэсэн чинь өөртлөөс хэлээгүй шүү. Тэр би аюу шокнд орчих. Өөртлөөс хэлэн л үсттэй гэдгсэн чинь танах л хэлж байгаа шүү.
гэдэг. Бараг одоо мэдээ өгж байгаа доо. Баярлалаа гэж хэлсэн. Тэгээ би сүгэлдээ уцаад тавчаад шок нь орж байгаа. Юу нь юу болж байгаа юм болоо. Тухайн байга зас мөсний баярх энэ нөө ард түмэнд ямар хамаатай энэ асуудал. Тийм Бид чамаагүй шүү дээ. Тэр байгууллагын бид өлөмжгүй болцсон байна гэдэг тэрнээс би ойлгосон байхгүй. Ер нь буруу тишээл яваад байгаа юм ер нь. Тэр байдал одоо хүртэл яваад байгаа юм шатаад байгаа. Тэгээ сая айгүй нууц гоё юм хэлж байгаа юм. тий айгүй нууц юм хэлж байгаа байхгүй. Нууц мэдээ өгч байгаа. Саяны богийнхаа ярианы араас нөгөө өргөжлүүлээд эгийг чи сайн нөгөө нэгдэл гэж ярьж байгаа учраас шууд 2 дугаар төвшин орчдөг. Дээд саяас хэлж байгаа шүүс нөгөө тендер зарласан тухай тий. Тэрний нэг оршлын жоох юм ярихгүй болохоор сайн ойлгохгүй жоо сонсож байгаа юм. Одоо л яг харилцаа холбоо зохицуулах орооноос тусгай зөвшөөрлөнд баталгаатайгаа дөрвөн төлөв зүйлцсэн байгаа тий. Дээд саяас шин суугаал угаасаа харилцаа холбоо зохицуулахаас зүтгэлцсэн байгаа. За BBS телевизээс зүтгэлцсэн. За хамгийн сүүлдээс байгуулагдсан сав гэдлээс зүтгэлцсэн. Тэгээд дөрвөн төлөв зүйлдээд бид ер нь бол харьцангуй залуучууднаас гайг болчихлаа шүү дээ. Захирлууд нэг зүйл тий. Дандаа залуучууд болсон гэсэн үг. За одоо дорн телевизийн гүйцэтгэх захирлаар бол инхолоор ажиллаж байна. TV6 телевизийн гүйцэтгэх захирлаар одонгоо ажиллаж байна. Мижи телевизийн гүйцэтгэх захирлаар одоо од гэрэл ажиллаж байна. За D1-ийн захирлаар одоо би өөрөө ажиллаж байна. За ингээд дөрвөн залуу. Тэгээд бидэд уулзаад яг та хэдийн бас нэг алдааг тавтчихгүй байх юмсан гэдэг. Яг нь нийтж байгаа тодорхой эрх ашиг зөрчилдөнгүүд ингээд болчдөг шүү дээ, тийм үүднээс сэргийлээд бидэд одоо энэ цаг үед яг нэг левел төвшөө ахиулахгүй бол энэ салбар дараачийн үед бас үлдэн шүү дээ. Одоо та нарын дараачийн үйл одоо бид нар байж байна, бид нарын дараачийн үегээд залуучууд гараад ирэхэд бид нар бас нэгдэж чадаагүй маа тэр үед нь одоо ингээд мөнгөч үсгэж чадаагүй энэ салбарыг сэтгэлдгэн л хийдгийг ингээд суугаад иж бас болохгүй гэдэг санаа хамгийн анхны идея санаа гарч байгаа. Хоёрдугаарт дөрвөн телевизүүд нэгдээ бидэд яагаад аймаг орон нутгийнхаа одоо миний түрүүний бас нэг жишээ болгож ярьдаг юм. Олон нийтийг хамарсан тэр контентуудыг яагаад бид нар өөрсдийнхөө юмараа үн төлбөргүйгээр тэр зүүн нийтэд хүртээмжтэйгээр цацаж болохгүй гэдэг санаагаа хоёр дахь санаа оролдож байна. Гуравдугаарт одоо энэ үнийн бодлогыг олон жил яригдсан асуудал тийм секундын тариф жилжиж. Одоо манайх л баг хамгийн сүүл жилжиж байгаа манай аймаг. Уул нь хамгийн олон телевиз байгуулчаад хамгийн сүүлд яг формат руу шилжиж байгаа хгүй тийм секундын тариф гэх тийм. Тэгээ энийг бөөнөрөө ингээд нэгдээд сануулж байгаа. Одоо л аюул сан амжилттай явж байгаа. Бидэд нэгдээд тодорхой төвшний юунууд дээр яг нэгдээд одоо боловсон хүчний зарим зүйл дээр хуваарлах, зарим зүйл дээр одоо ингэ чийгээд бас нэг юм тогоон дотроо асар сайн зохион байгуулалт ажиллаад байгаа л да. Тэгээд хамгийн анхны төсөл болгоод эрүүл мэндийн газраас таны түрүүний жишээ гэж тайлбарлаж өгөх гэдэг тийм. Та бас жоохон буруу ойлголттой яваад байсан ч гэж магадгүй. Яг мэдээж нөгөө талаас нь бас тайлбар өгөөл тэгэл харилцсан одоо энэ чинь баталгаатай мэд болно тийм. Тэгээд эрүүл мэндийн газраас төсөл зарлагт нь дөрүүлээ уулзаад ингээ за 10 сая төгрөг чи угаасаа нэг телевизэд оногдоход нэг юм за 2 сая 500 болж гэнэ үү тийм. Тэгэл болчихж байгаа байхгүй. Тэр чинь тэгээд бараг цацалтандаа ч хүрхгүй хийж ч хүрхгүй юм тийм. Тэгээд дөрүүлээ энэ авчи нийгмийн хариуцлага байна. За тэгээд дөрвөн телевизээр хуваартай бүх энэ контентуудыг хөргөччээ. Тэ? Энд чинь нэг телевизээр гарах өөр, дөрвөн телевизээр гарах өөр. Тэгээд дөрвөлээ сошиал сувгуудаараа нэг ингээд энэ том ажил болгоод өгчээ. Энд чинь бараг үнгүйших хийж байгаа ажил те. Ингээд өгье доо гэдэг санааг дэвшүүлээд эрүүл мэндийн газраас зарлагдсан юм дээр эхлээд дөрвөлэн одоо материалыг аваад бид дөрөв ингээд нэгдэж оролцож байгаа шиг альбом тоотоо өгөөд яг тендер зарлагдаагүй шүү дээ. Тэр чинь албан ёсоор тендер зарлах ч юм бас өөр санал авъя таад оролцох үгүй гэд альбом тоод өссөн байхгүй юу. Тэгээд тэр альбан тоотыг ойлгоод бид нар саналаа өгж байгаа юм байна. Тэр чинь тендерийн бүрдүүлэх материал чинь дараа нь ордог штэ. Шахуу нэг альбан тоот ирээ тэнд нь бид нар шахуу тэгвэл ингээд оролцож байгаад өгсөн. Төд бодлого бидэд чинь бас өөртөө дөрвөн телевиз нэгтцсэн юм чинь бас боломжтой байлгүй гэдэг юм харж байсан чинь дундуур нь яг одоо тэр чинь бас студи чинь бас бидэд найзууд байж байгаа тийм. Тэгээд одоо тэгж ойлгочих уу гэж үзээд агаар студи шалгарсан байсан. За тэгээд хамгийн сонирхолтой нь тэр тендерийн одоо тендер ч гэдэг юм уу шалгаруулалт гэж зарласан юм дээр ажлын даалгавар гэж байгаа штэ. Ажлын даалгавар дээрээ орон нутгийн телевизээр гаргах гэж заасан байгаа юм. Тэгэхээр ямар ч тохиолдолд ажлын даалгаврын дагуу уул нь бол одоо шалгарах ёстой шүү дээ. Жишээ нь та бол одоо өөрөө тухайн телевиз ч юм байсан бол энэ телевизтэй хүн байна гэдэг давуу эрх нь олгогдоод явна тий. Ажлынхаа даалгавар яд. Гэтэл яг хөө зүгээр тэр даалгавраас тис зөрөөд шуудж хөө гэрээ байгуулсан учраас бид тэд тодорхой төвшөнд одоо энэ хадалт орсон байхгүй ингэсэн юм шүү тэгсэн юм шүү гэх. Тэрийг тодорхой төвшөнд нийгэм жоохон ингээд ил болгоод өнгөд одоо таны түрүүний хэлдэг жоохон сенсац маягийн болоод бид эдийн хооронд би нөгөө тэргүүлэгчтэй хурал дээр дуудагдаад тэгээд яахгүй юу та одоо тэгэл хэвлэл мэдээллийн байгууллага нөгөө тодорхой яг баг мөнгө ч гэсэн жоохон ингээд нэмээ сурах хэрэгтэй байхгүй юу дандаа үнгүү дуудаж авчраад нэг мэдээлэл өгдөг байснаас одоо ингээд ялангуяа урьдчилан сэргийлэх ажил
Тэгээ одоо жишээлбэл аймгийн хоорондоо хэмдэргээс урьдчилан сэргийлэх зүйлүүд энэ тэгээд одоо тэгээ бид чинь саналаа өгсөн болохоор шууд гэрэлцсэн л илгүүдээ те бид нарыг шалгаруулсан гэж үзэл гэрэлцсэн илгүүдээ процесс. Яг нөгөө санал оруулснараа бас айгүй санагдаад зарим нөгөө төлөөлөгч нар хэцүү шүү дээ 35 хүний учрыг олно гэдэг чинь те. Би бас сайн мэдчихэв. Чи урдын юу яаж. Тэгээ нөгөө надад дургуйч хүмүүс байна. Тэд нар чинь одоо ингээ аймгийн хурлын байгууллагыг хүртэл би хэлж байгаа. Ямар ч хэвлэл мэдээллийн төсөвгүй. Тэгээ хурлаас чинь бүх тогтоол шийдвэр гараад идэг тий. Энийг чинь мэдээлэл гингүүд одоо зүгээр л дуудаад ах чи аюу хэцүү юм шүү дээ. Тодорхой хэмжээний хэвлэл мэдээллийнхэнтэй юм өгч иж байгаа чи надад ч хүмүүс шүү дээ гэдэг. Тэгээд ингээ уул нь одоо яг өөрөө салбараа ингээ дэмжээ явах гэсэн чинь тэрэн дээр чи дуудагдаа би загнуулсан шүү дээ. Баларын юм оруулж ирээд боо энэ чи загнаж гэж юу яах вэ те? Үгүй загнахгүй яах. Хин загнаад байгаа нэг удаа. Загнасан л гэж үзсэн би. Яасан тэр нь юунаас болсон гэсэн чинь сошиалар баахан цацсан юм уу да янз нь. Нөгөө сошиал дээр ингээ баахан аймгийн хурал мурал гэдэг. Ер нь аливаа асуудлын одоо ингээд маргаанч гэдэг юм үүсвэл хоёр талын үйл ойлголцлоос үүсэж байна шүү дээ тий. Эсвэл бид нарт одоо албан ёсоор албан тоод нь одоо хүртэл ирээгүй. Ямар үндэслэлээр шалгуулаагүй мэ гэдэг уул нь албан тоод ирсэн бол тэрийг ч үндэслээд ойлгох чинь тий. Тийм юм одоо л албан ёсоор ирээгүй. Одоо би бол энэ дээр өстө би маш чухал юм яасан бэ? Одоо өстө корона сэргийлээрээ тэгээрээ ингээрээ гэж жиг хийж явах хэрэгтэй шүү дээ. Тэр дээгчийг одоо ямар хүн загнасан юм. Уул нь энэ зөв тал руу явж байгаа зүйл байхгүй тий. Зөв тал руу явж байгаа. Уул нь таны оролцоод намайг болохоор тий. Гэтэ энэ юу гэх юм. Сошиал дээр баахан юм тавигдаад. Тэгээ би эрүүл мэндийн газар руу ярьж байсан. Оо одоо тэгээд нэг яатсан. Тэгээд дөрөвний загнан ч гэж юу аах вэ? Дахин дурж байгаа байхгүй юу? Нөө эхлээд ярьжсэн шүү дээ. Дөрөвдөг засаглал гэдэг чи юу юм бэ гэдэг те. Одоо тэр чи юм болцсон юм шүү те. Сошиалаар ажиллаа гэдэг болчих гээд шүү те. Нэг ял дарга ажиллахгүй байна гэдэг ч юм хэн нэг яриул маргааш нь яагаад ажил хийхгүй байна гэдэг тухайн хүнтэйгээ хариуцлага тооцох гээд биш те. Шууд нөгөө битсэн үн рүүгээ дайралт өгдөг болсон. HR-лаа гэдэг бас зөвлөлтөө. Тэгээ би одоо ингээд бас нэлээд ярилцлагад нэлээд гайгүй явчлаа. Тэгээ одоо 2 дугаар түвшнөр ч юм ороо те. Хүний нөөц бидэд тогтоож чадсан юм уу гэдэг. Яг одоогийн нөхцөлд те. Тэгээ ингээд 2 дугаар сэдв рүү ороо. Одоо ингээд дараачийн сэдв рүү орохгүй бол. Тэгэхээр одоо 20 жилийн хугацаанд дэлгэрэгч бол за 25 жил яг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа те. Бас одоо хамгийн тууштай ажиллаж байна. Тэгээ одоо яг тэгээ Дорнот аймгийн хувьд бол одоо боловсон хүчин бол үнэхээр хомсдол тогтцсон байгаа тийм хэвлэл мэдээллийн салбар дээр тийм. Энэ бол нэлээд олон шалтгаантай гэдэг би хувьдаа бол үзэж байгаа тийм. Боловсон хүчний алдаа юун дээр байгаа. Яг ямар үед алдагдаад тэр нь одоо ингээд муу үр дагавар өгч үү гэдгийг нэг дүгнүүл. За ямар үед сүүлийн үеийнхэн таад яраарэ. Би чи одоо нэг түүхч түүхэл ярих гэдэг шүү. Бидний үед болохоор яг нөгөө яг хэвлэл эрх чөлөөний хууль гэдэг дандаа мэрэгжлийн хүмүүс. Одоо яг сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач гэдэг юм уу те. Одоо алтан сөх байлаа мэрэгжлийнх би төгссөн яг телевизээрээ те анхны баг төгсөгч байх шүү. Тэгээд сэтгүүлчээр бол хэрэгөө одоо өмнө 5-6 жил ажиллахдаа би тэнд ажиллаж байгаа явсан шүү дээ. Тэгээд туяа ихч бадарч байгаа энэ чинь дом ингээ тооцсонгоо те одоо гэрэл төгсөж байгаа л ингээд бүгд мэрэгжлийнхээс байхгүй юу. Ганц нэг нөгөө телевиз шинэ болохоор зураглаач нарыг л нөгөө хажуудаа жоохон сургаж мургаж байсан тийм л юм баг. Тэгээд сүүл рүүгээ нөгөө л санхүү яг үнэнлэлтэй тий. Цалин байхгүй гэртээ ирдэггүй ийм хүмүүс чинь яг бас нэг ойлгохтойхон цалинтай бол энэ чинь хүн одоо юу гэдэг тий одоогийн ууд уурхаан жишг энэ хизээш тавтаж чадаагүй шүү дээ. Тийм тий. Тэгэл ихэнх нь хувийн юм руу гарцсан тий. Би одоо заримдаа нэг архины дэлгүүр нэг давхарт нээгээд тий нийцсэн бол үдээдтэй баяжцсан байх нь штэ гэл ингээд шоглоод ярьдаг байхгүй юу. Нэр архины зөвшөөрөл яаж игээд авцсан бол тий амтэн хордуулаад баяжцсан байж ах тэнэг толгой ч юм уу гэж бодох шиг тийм бодлоо орчлоо гэдгийг. Тэгээд сүүлийн үеийн болохоор хүний нөөц яг юун дээр алдагдсан яг аль үеэс ч юм уу те. Санхүүгээс олчлаа алдагдсан бах уу гэх тийм хэвлэл мэдээллийн салбар Монгол улсад тастаж борооны дараах мөөх шиг болширсан тий. Дуртаан камер барайл явдаг болсон. Дуртаан микрофон барайл хүнийг очоод сэтгүүлч ярьгайл тий. Одоо сэтгүүлчийн нөгөө ёс зүйн мос зүй гэдэг хэрэг дарга намайг хамаагүй ярьдаг гэдэг яг тэр ёс зүй бол биш шүү дээ. Яг ингээд хэрвээ бог яриа авах гэсэн чинь өс төсөн жоохон муухай байвал би танаас хизээ ирэж авах уу гэж чаддаг ч юм уу тий. Тэнгүүч одоо нэг бааранд үйлчлэгч байсан гинэ. Тэгээ сурвалжлагч болчоод за яар гэдэг ингээд дайраад хэлсэн шүү дээ ер нь. Тэгэхээр чи нөгөө үнэлэмж маамууд нь Монгол улсын энэ олон телевиз, энэ олон сайнаа, энэ олон хэвлэл мэдээллийн ер нь яасан баха гэж боддог шин. Анхнаасаа тэр зөвшөөрлийн хяналттай өгөөд тий. Айгүй өрсөлдөөн нөгөө чанартай өрсөлдүүлсэн бол
бас энд чинь зүтгэх байхгүй юу? Хамаагүй хайцсан ш. Тэ? Одоо би сонирн байгуулъя гэвэл сая 500 төлөөл авчих юм байл ш. Тийм баг шүү. Тийм. Ингээл байгаа байхгүй юу? Тэгээд дээр нөгөө өөрхийн нөгөө хүмүүнлэгийн салбар шүү дээ бас тий. Би бас тэгж бодоод байдیں۔ Таад одоо бол яаж юм бэ? За богийн хувьд сэтгэлтэй нэгдсэн байгаа юм шүү. Би одоо шилбэл ингээд тухай телевиз байгуулахад мэдээж хүний нөөцөө бодно шүү дээ. За нэг хуучин нэг FM ажиллуулж ирсэн болохоор нэг жоохон суур байхад. туршлага байна. Хөтлөгчийн тал дээр ч юм уу. Тэрнээс мэрэгжлийн юм биш шүү дээ. Тэмэргэлтэй боловсруулч юу гэдэг мэдээж байхгүй юм гэдэг. Дан сэтгэлтэй болоод дөртөө авьяастай хүмүүсийг түүж авч. Тэг өөрийнхөө нэг туршлагаараа сурах маягтай, ээлжүүлж сургалтанд явуулах маягтай. Тэгж хүний нөөцөө бэлдэж авч ирсэн. Очин дунд яг мэрэгжлийн хүмүүс орж ирсэн. Би өөрөө яг техникийн талдаа, ерөнхий найруулга талдаа ажилладаг, зурлаач талдаа ажилладаг байгаад 2017 онд би ч хэвлэлийн өрөөлөнд төгслөө шүү дээ. Өөрөө л хүнээ бэлдэхгүй бол гаднаас боловсон хүчинд авчрах нөхцөл байдал байхгүй гэдэг л байхгүй одоо тий. зах зээл нь голж байна, тоног хөрөмж нь голж байна, цалингийн мэдээж нэг дут голж байна, нөхцлөө голж байна. Тэгэхээр гаднаас харах бол боломжгүй болж байна. Тэгэхээр энд яг ямар нэгэн байдлаар хүн бэлдэж авах нь зөв юм а гэж ойлгоод тэгээд энэ дээр яг хөхтөр миний тухайд бодгол байсан нэг хүүхд сургаж чи да тий гэрэлээ сургадаг шүү дээ нэг байгууллагууд чинь за нэг тодорхой хувийн чинь даяа сургалтын зардлаас чинь тийм боломж гарсангүй хугацаанд зөв бодолт явдаг байсан. Тэгээд тэр тал дээр бас бид нар бас хүмүүсээ сургаж чадаагүй юм байна. Дээрээс нь нөгөө л мөнгө санхүүтэй холбоотой. Ингээд би нэг хайхтар нэг боловсруучны бодлогыг манай нэгдсэн хэвлэл гэсэн бодлогын байгууллага байна шүү дээ. Энд дээр нэг яригадаад л бид хооронд эндээс авч хэрэгжүүлсаар гэсэн мэдэхгүй байна. Яг л өөр өөрсдөө нуруунд дээр л явж байсан. Тэгэл нэг 2 хүнтэй 3 4 хүнтэй л явсан л явсан. Нэг хайхтар алдагдаад болгон тухайд байхгүйсэн байхаар ч алдагдана гэдэг ойлголт нь харагдахгүй гэсэн үг тийм. Яг тухайн байгууллагын нуруунд л байсан. Тэчээрлэг одоо яг шинэ батан мэдээний агентлаг тий бага бүрдүүлсэн вебсайт хийж байгаа тий 60 цаг нэг тий. Оюун материалыг хэлжсэн нэг үг би уншижсэн л та. Гэтэ чамаа хэлсэн үг мэдэхгүй ямар ч гэсэн нэг мэдээлэлтэй иргэн хүчтэй гэдэг. Тэгээ энэ бол яг үнэн багхгүй юу? Бид нар нөгөө юу одоо бид нар бол хамгийн эхлээд мэдээллийг мэдэж штэ. Энд юу болж байна, юу болох гэж байна, ямар одоо хөтөлбөрөө жижигдэн үйлдвэрлэх хэрэгслээрээс юу зарлагдах чинь гэдэг юм уу. Тэгээ энийг мэдчихэнгүүтээ хүмүүс нэг мэдээсэй гээд аюу тийм сэтгэлээр л явдаг л та ингээд. Би өөрөө мэдчихэд бошоогоо энийг хүрэхээс энд нэг жижигдэн үйлдвэрлэлийн одоо төсөл хөтөлбөрийг жишээлбэл те гадны одоо юу гэдэг 3-40-оос ийм одоо төсөл хөтөлбөр зарлж байна ч гэдэг юм уу гэдэг ч юм уу. Эсвэл энэ төсөл хөтөлбөрөд хэн хамрагдах уу ингээд энэ нь одоо яг зорилттой төр хүндээ очиосоо ч юм уу гээд нөгөө өөрийнхөө мэдсэн юм аа одоо нөгөө бусдад бас хүрэх гээд яваад штэ. Тэгээ манайхан ер нь бол тэр санхүүжилтийн байдал хэцүүлтэй ер нь. Тэгэл яг үндэ бол шторк хийж ийн тэгэл одоо байгууллагуудын танилцуулга янз бүрийн юмнууд ингээл захиалгаар орж ирж байгаа юмнуудыг хийж ийн гэх жишээгээр тэгэл зах зээл дээрээс л мөнгө осгож байна л да санхүүжилтээ осгож байна. Хүний нөөцөж ирж байгаа. Тэгээд хүний нөөцийн тухайд тэгвэл ийм байна. Одоо жишээлбэл манайд ажиллаж байгаа одоо нэг сэтгүүлчгээд ингэж аахгүй юу? Тэднийх одоо эвлэлийн ажилтаа аавна гэж штэ гэдэг нөгөө төрийн байгууллага. Тэгэнгүүт одоо нөгөө тийшээ ингээд ормоор ингээд бас санагдах үе тэр үнд байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр тэг илэн л ярьдагтай бид нар тэднийх эвлэлийн ажилтаа аавна гэнэ тийшээ ажил баг цалин доктортой юм чи. Тийм цалин доктортой. Хамгийн гол нь цалин тэг зүгээр ингээд хамгийн гол нь ирээрээ за тэгээ шүү гэд ингээд сууж байна. Хамгийн гол нь цалин доктортой болохоор цалин доктортой. Тэгээд тийм болохоор нөгөө орё гэсэн тийм хүсэл одоо байгаад байна штэ. Тэгээд бас яг тийшээ ингээд яагаад орчихгүй нэ гэхээр нөгөө тэр ажлыг хийхээс биш өөрийнхөө одоо яг энэ хэвлэл мэдээллийн сэтгүүлч гэдэг энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэд ажиллах сонирхол нь одоо давмалаад сэтгэл нь энд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тийшээ ингээ хэдийн мөнгө нь цалин тогтмол одоо ажлын байр нь найдвартай шүү дээ. Бид нар чи бол ингээ мөнгөгүй болчихвол одоо энэ сард яах вэ гэл одоо ингээ хэцүү шүү дээ. Ер нь тэгж ангууд тэнд бол ингээл тогтмол одоо 500 авна 450 болно одоо тэр тогтмол цалингаа одоо жинхэнэ тэр ажлаа бүрэн 100% хийн үү хийхгүй байна хамаагүй тэр цалин нь орж ирж байгаа юм чинь бас тэр талаараа бол ингээ хүмүүсийн сэтгэл ийшээ ингээ чиглээд байгаа байхгүй юу? Гол нөлөөл бол цалин гэж үздэг. Тий явах гээд тэгээ энэчнээ байгаад байгаа шалтгаан нь болохоор энд ажилдаа дуртай байгаад байгаа байхгүй. Тэгээд тийм л. Гэхдээ юу юм бэлээ штэ.
Одоо цагт одоо би чинь нөгөө шин сувг телевиз маань хагаа ирчлээ шүү дээ. Тэгээд би нөгөө нэг 60 цагийн маань нөгөө сайт байгуулгууд нэг шин сувг цагийн маань гэдэг нэг сайт байгууллаа да. Тэнгүү чи одоо ямар нэгэн хэмжээгээр дутуул байд юм бэлээ. Одоо тэгээд та манай энэ телевизүүд чинь өөрсдөө бас ингээд яг адилхан цахим дээр ингээд яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр чин сайтад орсон өнөө би бас бодлоо л доо. Нөгөө манай идэвхтэй үзэгч нар чи одоо нэг хэсэг настай хүмүүс ч юм уу тийм хүмүүс шүү дээ. Айгуу тийм идэвхтэй үзэгчд өөрсдөө оройргоо орон нутгийн мэдээгээ үздэг яадаг хүмүүс ч хэзээ шаардлага байхгүй шүү дээ. Ер нь бол 80 мянган хүн амын хідэн ч гэлээдэр амар захимчин хүмүүс харагдаад байгаа боловч байнгын бас айгуу юу юм бэ? Тийм судалгаа гаргасан байлээ. Тэгэхээр ерөнхийдөө бас орон нутгийн телевиз түрүүн яахаа их ингээ яриад байсан биз дээ. Тэр гурдугаар дэвшин дээр гэж түрүүлэх гэдэг нь би түрүүлэх гэдэг нь одоо нөгөө боловсон хүчин ярьж байгаа ч. Энэ хэл мэдээллийн салбарын тухай ярьж боловсон хүчнээ ингээд нэг сая 2-ын хувьд чинь за ачаа орлогын хувьд бол одоо тулгамдж байгаа асуудал бол яг цалинтай холбогдлоо. Дээрээс нь доктортой орлогыг хөсвөртэйгээ шууд холбоолох шүү нэ. Би бол хэд хэдэн дүгнэлт гаргасан. Яг энэ дээр судалгаа хийж үзсэн. Ер нь бол манайх ч угаасаа 60 гаруй хүн байгаа байхгүй. За хамгийн ихний бодлогын алдаа хаана явчихаа гэж би эхлээд үзсэн байхгүй. Тэгэхээр үүсэх хэрэгтэй шүү дээ алдаа. Тэгээд хаана алдаа гарч байгаа гэвэл манай одоо нэгдсэн эвлэл гэж байдаг. Нэгдсэн эвлэл бол нь тодорхой түвшинд чинь бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулж явах хэрэгтэй байж тал баг ийм галт тогооны шахуу ажилд ингээ оролцоо явуулдаг л ердөө тийм ажилтаа болчиход байгаа байхгүй. Нэг хаяа нэг тэмцээн оролдоон зохион байгуул эсвэл нэг ийм сэтгүүлчдийн баярч гэдэг юм уу нийллэг зохион байгуулах хэмжээний болчиход байдаг. Уул нь бодлогын түвшинд дээр бол энэ жил Дорнот аймгийн хэдэн хүүхэд төгсөж чинь хэл мэдээллийн салбараар энийг ямар нэгэн нөхцлөөр хөдөө орон нутагт 2 жил тогтоогоод суурин тогтонгууд Улаанбаатар руу дэвших боломжийг хангах уу? Төгссөн хүүхэд нь одоо Дорнот аймаг руу хөргөн бэр болж ирж гин үү? Тийм тодорхой түвшний судалгаа байж юмараа тий. Тэр судалгаагаа за ажлын байранд байнга байгаа шүү гэдэг нөхцөлтэй нүгээд сануулж авах. Нэгдүгээр энэ ажил хийгдэх байна. За одоо нэг 60 орчим хүн байгаа даа. 60 орчим хүний одоо энэ галт тогоонд 30 хүрэхгүй шүү дээ. 30 хүрэхгүй байна. 21 20 үрж байгаа юм. Яагаад тэгэл ингээл нөгөө студ продакшнуудаа ингээ оруулах нь 20 орчим болж гарч байгаа. 20 гарна л байгаа байхгүй. Тэгээд үлдсэн хайдсан байгаад ботно шүү дээ. Нөгөө нэг 60 50-аас илүү нь хайчиж байгаа. За тэнгууд төрийн байгууллагууд хажуудаа таны түрүүний хэлдэг хэвлэл мэдээллийн ажилтан аав. Тэгэнгүүтээ хажуудаа бас нэг зураг авдаг хүн тустай аваад. Одоо сэтгүүлч нэг авчлаа. Сэтгүүлч нь аваачлаа. Тэгэнгүүтээ нэг зурлаач нь авчиж байгаа. За сүүлдээ за зурлаач нь хоёр байгаа юм чинь монтаж гэдэг нөхрийг авъя. Тэгээ эвлүүлэгч нь авчихна. Ингээд яг манай энэ салбарт ажиллаж байгаад одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа нь бараг 20 орчим болчиход байгаа байхгүй. Тэгэхээр боловсон хүчний том алдааг хэн бас үүсгэж байна вэ? Төр үүсгэж байна. Төр үүсгэж байна. Төр уул нь хажуудаа студ продакшн шиг ийм олон хэвлэл мэдээллийн албатай байх. Жишээ нь хамгийн газрын хувьд бол алба хэмжээнд байх шаардлага байхгүй. Дээрээс нь бид нартай өрсөлдөгч хийж шууд утгаараа. Телевиз хэвлэл мэдээллийн салбартаа өрсөлдөж чинь гэсэн үг байхгүй. Тэнд сэтгүүлч байна, оператор байна. Дээрээс нь зурлаач нь оператор нь байж байгаас гадна тэр монтаж нь байж байна. Тэднэрт ганцхан юм одоо байхгүй байна. Ирэх нь байхгүй байна. Аргагүй нь хуулаараа засаг захиргааны одоо хажуудаа телевиз радиотой байх нь хоригдсон учраас байхгүй. Хэрвээ хоригддгүй байсан бол аль хэзээ байгуулна. Ийм хэмжээнд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хоёрдугаар хүчин нөхцөл энэ байгаа байхгүй. За хамгийн чухал одоо хүчин зүйл бол бид өөрсдөө гэсэн үг одоо би бол одоо энийг маш сайн ойлгож байгаа юм. Бид нар дараачийн үе бэлдэхгүй байгаа. Жишээ нь миний хувьд. Дараачийн үе бэлдэнэ юу гэвэл одоо найруулагч мөнх амьдрал дээр яриад байгаа байхгүй. Сургалтуудыг чанартайгаар зохион байгуулъя. Хэд хэдэн сургалт хий. Чадж байгаа юм а боогоо хэлж штэ сэтгэлтэй ч юм уу дөртөө нэг хүүхдийг авчаа сургадаг гэнэ. Тэрэн шиг би энийг одоо сэтгүүлчдийн нэвтрүүлгийнхаа дэлгэрматаас санал болгосон байхгүй. HR-д сонсч байсан тий. Сургалт зохион байгуулъя. 200 сургалт зохион байгуулж тий. Ингээд давхарцсан доогоор ингээд явуулаад. Тэгэх юм бол 200 оны сургалтаас чинь нэг юм 20 хүн ч гэсэн ажлын байр нэмтэн үстэй тий. Ажил нь үстэй тэр шигшигдээд 10%. Тэгэх юм бол одоо энэ байгаа 60 чинь 80 болно тий. 60 нь өсөхгүй болохоор салбар нь оншоол байдаг нөгөө салбарлаа л байдаг 60% л эргэлдээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө бид эдийн ярьдаг телевиз дамжаал идэм биш үү. Аль телевизд үжсэн өөжи хэзээ энэ телевизд орсон юм. Яг энэ процесс ч үүсээд байгаа учраас ингэж бодлогын төвшөнд нь өөрчлөлтүүдийг хийх. Тэгээ энийгээ төлөө одоо бид ингэж тодорхой хэмжээнд дуурах хэрэгтэй байна. Төртөө ч гэсэн хатуу хариуцлагын төвшөнд мэдээлэл хэрхийнхээ үе дээр одоо хуулийн сануулгах тий. За ингэж бага бүрдүүлэх за одоо түрүүний та бүгд дурж байгаа шиг байна одоо цалин мөнгөний асуудал тий. Тэгээ энийг бол одоо бас дараагийн төвшөнд асуул гэж үзсэн. Дэлгэрэгчийн хувьд одоо төлөөлөгч одоо та хэлж байгаа анхны одоо
бараг төлөөлөвч ах шүү тий. Сэтгүүлчтэй нөө. Манай хэвлэл мэдээллийн салбараас гарсан бараг тий. Тийм л Энэ бол тэгэхээр хэвлэл мэдээллийн салбарын хүн хичнээн хүчтэй байх боломжтойгоор харуулж байгаа тод жишээ мөнөөс юм уу? Төлөөлөгч гэдэг чинь тийм баг ажил биш шүү дээ. Энэ чинь бас бүл бүтэн баг төлөөлнө. Дээрээс нь та өөрөө салбарыг төлөөлж байгаа хүн болцооч салбар төлөөлөх хэрэгтэй болчихно тий. Тэгэхээр энэний төвшөнд ер нь ямар бодлогын баримт чи батлуулах хэрэгтэй юм? Аймгийн хэмжээнд ер нь хэвлэл мэдээллийн салбарын бодлого нь байх хэрэгтэй юм уу? Та 4 жилийн хугацаа магадгүй нэг жил ч юм уу суралцаад өнгөрсөн баг тий. Үлдэж байгаа сүүлийн одоо 3 жилийн хугацаанд яг энэний чиглэлээ төсвөөс гадна бодлогын юм ер нь ямар зүйлүүдийг санаачилж байсан. Санаачлаагүй бол ер нь санаачлал аль нь зүгээр байсан бэ тий. Санаачлаагүй шүү дээ яана. Би нөгөө сэтгүүлчдийн салбар нодлон нэг төрийн байгууллага нэг хэвлэл мэдээллийнх нэг зовлон ярьж байгаа юм л да. Төрийн байгууллагуудаас мэдээ авах гөнгүүтэл одоо нэг айхтар үнэтэй цайтай юм өгөх гэж байгаа юм шиг мөнгө зээлэх гэж байгаа юм шиг загнаад байдаг үстэй зарим нь. Тэрийг хуулиараа таны үүрэг юм а гэдгийг ойлгуулъя. Тэгээ одоо нэг шүлгийн өвчин гарлаа хөдөө аж ахуйн газар дээр таквад очингод би ч өгөхгүй чи ч өгөхгүй гэж дутаагаал тий. Мэдээлгүй. Тий. Тэр нь буцаагаад хуулийн хариуцлага хүлээх хэмжээний алдаа та гаргаж шүү. Төрийн өмнөөс ажиллаж байгаа учраас энийг та мэдээллийг өгөх ёстой гэдэг юм юутай сургалт явуулъя гэж санал оруулаад. Тэгээд нөгөө ямар нөхцөл дээр таныг би эргэж ирж авъя гэх үү? Ямар нөхцөл дээр та өгөхгүй бол хуулийн хариуцлага юу н манай төрийн чинь өгөхгүй гэл нэг юм майгаад өгд юм уу? Тэгээд одоо сэтгүүлч чинь дуудангууд очиж авд мэдээ авдаг хүмүүс юм уу? Нэг юм хандлага байдаг шүү дээ. Нөгөө ингэдэг штэ. Манайх одоо би нэг дотроос мэдээ авъягаа сайхан улсын мөртгөлөөр очсон байхгүй юу? Тэгсэн чи тэгж байгаа. Яг чай гэдэг ч аахгүй. Тэгэхээр би гайхаад үгүй юм асуудлаар ингээд мэдээ авах гэсэн юм аа гэдэг ингэсэн чинь би ингээд телевизэд дуудаад өгцөө, гэрээтэй телевизэд өгцөө гэж аахгүй. Үгүй та яг гэрээтэй телевизэд дуудаад өгсөн юм ааз би ингээд иргэдэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэх гээд ингээд ирж байна гэд ингээд хэлсэн чинь би энэ чинь дээр өгсөн шүү. Одоо энэ дахин давтаж өгөхгүй. Угаасаа би тэгээ гэрээтэй телевизэд өгсөн гэд. Тэд нар ингээд дуудахаараа ингээд юу яадаг. Өөрснөө ингээд манахаас ирж ийм мэдээ аваач ийм мэдээ нэ гэхээр рекламд болохоор бид нар очиод ингээд мэдээ авъя. За асуудал хөндсөн ч зарим тохиолдолд хөндөхгүй шүү дээ бас. Тэгээ ингээд асуунгууд өнөөдөр одоо тийм ч ажилтаа өмнө тэгээ өгсөн юм чинь тэгээд ингээд цааргалдаг. Яг ийм нэг юм хандлагууд ер нь тогтчод байгаа юм билээ шүү дээ. Би бүр хэд хэдэн байгууллага дээр очиж байсан жил ухаандаа би нэг 5 сая төгрөг төсөвлөө нөгөө тамгай газар гүйцэтгэх ажилдаа оролцсон юм байна. Тэр нь яг ийм утгатай байсан. Одоо мэдээлэл олон түмэнд хүрэх хүч чи өөртөө юм авахгүй юм баа үстэй тэнд очиж чи хэвлэл мэдээллийн чинь түмэн олонд мэдээлэл хүрэх гэж явж байгаа болохоос өөрөө л мэдчихлээ байгаа шүү. Тэр төрийн албан агч ингээд өөрөөс нь юм авах гэж байгаа юм шиг тэдээ дээр гингүүд манайхан тэгээд би одоо дүжирсэн хүмүүс хэрэлдэн те босд нь бол за өгөхгүй байна гэж хүрээдэрдэг. Тийм юм байж болохгүй гэдгийг л ойлгуулах гэж тэр суралцсан юм хийх гэж байгаа. Санаагаар л ингэж байна те. Төрийн албаны ялангуяа мэдээлэх үүрэгтэй хүмүүсийг сургалт хийгээд эрхийг ойлгуулъя. Үүргийг ойлгуулъя тий. Хэрвээ та өгөхгүй бол ийм хууль зөрчиж байгаа шүү. Үүргийг ойлгуулъя тий. Гэдэг сургалтыг одоо хэвлэлийнхэнтэй хамтарч зохион байгуулна. Тэгээ хоёрдугаарт нөгөө нэг ихэнх газрууд хэвлэлийн төлөөлөгч гэдэг орон тоотой. Тэнгүүл тэр нөхдүүд мэдээгээ яаж бичиж өгөх юм? Заримдаа өөрсдөө зураг авчдаг шүү дээ тий. Тэгвэл одоо бүгд камертан бол одоо хамаа алгой хөдөөгээд явахтай авчир. Гэхдээ зураглаачд нь бас нэг тодорхой хэмжээний юм хэлээд өгчтэй тий. Нэг дүрс мөрсөө ингээд нэг савчилгүй аваад ирээрэж гэдэг юм уу? Энэ бол аюул хэрэгтэй юм байсан байхгүй юу? Үүргийг одоо тэгэл өгөхгүй. Одоо 2 цагт ир. Босод байна. Одоо бүр хууль нь юм шүү дээ. Онцгой байдал коронавирус онцгой байдал зарласан үед гамшигын үед тий. Хэвлэл мэдээллийн чинь өөрсдөө очиод авах хэрэгтэй. Тэгтэл бид нар тэрэнд 2 цагт өгнө. Тэрнээс бусдаар өгөхгүй өнтер гэж манай онцгой бол одоо буруу л ажиллаад байгаа байхгүй юу? Бид нар бол тэндээс мөнгө тэгж болохгүй. Яг тэгвэл онц галын аюул вирус гэдэг дээр тий. Одоо 2 дахь 4 дахь 2 тал нэг 14 цагаас өгнө шүү өнтер гэдэг байгааг би маш буруу гэж ойлгож байгаа. Яг тэгвэл хүн болгоо цаг үед авахгүй шүү дээ. Энд хүн өвдцэн гэж энэ дорнтын хүн тэнд тэгцэн гэж энэ өнтер гээл тэгэн шүү дээ. Тэр хоригдсан гэж энэ. Тэр дорн хэвлэлийнхэн тавих гэж очлоо өгөх ёстой. Тэр шуурхай штабын ч юм уу тий. Тэрийг энийг би бас шүүмжлэх гээл байгаа. Тэгэл одоо нэг өвчний үеэр шүүмжлээд яах вэ гэж одоо тэр саналаа өгсөн юм уу? Сургууль зохион байгуулалтын саналаа өгөөд энэ бол аймгийн засаг даргын тамгын газрын буруу. Яг ингээд төсөв дээрээ оруулахдаа аймгийн засаг даргын тамгын газар төрийн байгууллага өөрөө зохион байгуулах ажил байна гэдэг ингээд өөрсдийнхөө зохион байгуулахад ажилд оруулчаад тэгээ таны ингэ зохион байгуулна гэж хэлчихэнгүүтээ он дуустал зохион байгуулаагүй. Энэ бол одоо хэмэд тийм дээр Батүлцгийн дарга алтан сүх хоёроос л асуухгүй юу тий. Тэгээд нөгөө сэтгүүлчдийн салбар араас нь үзэлж яваагүй юу? Явсан дэлгэмээр дээр. Тэгээ эн чинь нөгөө санал нь нөгөө
сэтгүүлчдээ салбараас гаргасан тоотор явсан юу байхгүй юу? Энэ бол аюу хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгээд бүр гайхаад одоо тэгээд нэг 2-оос дээш хүн цуглуулууд яан маань гэх юм аваад та түүнээс ш энийг бол яг зүгээр энэ бол хамгийн энгийн ажил л та ер нь бол. Тийм хамгийн энгийн ажил. Та тийм зөвхөн хумар энийг зөвхөн байгуулчихгүй мó. Таны буруу шүү гэдгийг ойлгуулахгүй бол одоо нэг юм мэдээ авах гэж нэг гуйлах чин шиг явдаг болмоор байна. Тийм. Тэгэхээр ер нь өнөөдрийн яриа бол тийм шүү дээ. Нөхцөл байдал нэг л буруу яваад байгаа болох тэр л Харин буруу яваад байгаа. Тэгээ буруу шиг яваад байгаа учраас энийг яриад байна. Тэгээ нэг тайлбар өгч явуулчлаа. Одоо ингээд бидний яриаг сонсож байгаа хүмүүс бодож байгаа хэрэг. Тэгэл баахан санхүү яриад ингээл баахан зовлон яриад. Тэгэл зарим хүмүүс бодож байгаа шүү дээ. Бизнесийн байгууллага шүү дээ. Өөрсдөө бодлогоо хааш ажиллуулаач тий. Яг зөв. Өнгө олооч. Яг энэ чинь бас нэг хүчин зүйл өөр байгаад байна л да. Одоо би харилцаа холбооны төлөвч хийжсэн хүний хувьд энэний асуудал ярьдаг юм. Яагаад ийм олон телевиз ирэх хөгжсөн? 8 телевиз хийж. Зах зээл нь юм байх багт. Тэгэхээр бүрэн хариулт өгдөг. Мэдээж энэ улс төрийн гар хөл болохгүй газар байхгүй жишээлтэй. Ямар нэг нөөл автод өгчдөг. Тухайн бүс нутагт нь тэдэн хүн төвдөр тэдэн хүн байна. Бизнесийн зах зээл нь тийм юм байна. Тэдэн телевиз болох юм байна. Нэг юм бол амьдрах чадвартай байна гэдэг халахалгүй өгчдөг. Тэгээ энийг ярихаар сүүлдээ ямар хариулт авдаг вэ гэхээр чадaltaй гарч ирнэ. Тэ? Хоолоонд нь тулсан шаварт оруулчаад бие биенийхээ өснөөс сулгаад гарлагддаг адилхан шүү дээ. Яг л ийм бодлого барьж байсан. Ерөөс ийм л хариулт өгдөг. Тэр бодлого нь одоо хэрэгжчихсэн юм шүү. Тэгээ тэр нь одоо яг биелээ олж байгаа юм шиг хэрэгжиж байгаа юм шиг юм яадаг байхгүй. Тэг мэдгүй одоо энийг сонсоод чадлаггүй нь одоо үлдсэн юм шиг ойлгохгүй одоо тий. Гэтэ бас яг тийм шүү байхгүй юм чи бас. Бодлогын алдаа гарч байгаа учраас энэ нөхцөл төрж байгаа. Сүүлдээ явж бид за ер нь бас бидний буруу шүү гэдэг дүнлэлд хүрчих гээд байгаа байхгүй. Тэг энэ асуудлыг засахын тулд санхүүж гэдэг юм чинь чухал юм шүү. Би одоо нутаг орны телевизийг медиа телевизийн отгуудаа нэлээд байгуулад Улаанбаатарт жил ажилласан. Тэнд маш их хүндрэлтэй асуудал үүсдэг юм байна. Харцсангуй том зах зээлтэй. Энд бид нэг байгууллагатаа сард 200 сая төгрөг гэрээ ярьж тэнд 2 сая төгрөг гэрээ ярих жишээ нэ. Хамгийн бага гэрээнд орж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэнд боломж харагдаж байгаа. Зах зээл нь өргөн юм байна. Ингэж явах хэрэгтэй юм байна. Тэгэхэд тэр саналаа танилцуулаад явж байхдаа өчнөө хүмүүс дэмжиж ирсэн. Тэгэхээр чи хүнд аюу уран болт юм байна л да. Бид нар хаана нөөл тэр нэг жижигхэн нэг хоорондоо байлдах биш юм байна уу тэ? Гарцаа хаягаад олоод явах нь бас боломж байгаа юм шиг харагдаад байна. Тэгээ тийм жишээлбэл ингээд дидиштэй холбоодын нэг 50 сая. Тэ Univision холбоодын 50 сая. Монгол ирч өөр байхгүй. Тэгэхээр шинэ бид чинь бизнес утгаараа тий 500 төгрөгөөр зар авч байгаа хүмүүс хэдэн жил хоримтлуулж яж тий тэгээ нөхөх юм тэгээд ингээд энийгээ болчихъя гэд хин нэг юунд ч хайх гэх тэр хармаад нь орчих гээд байдаг. Моргоо байдаг тий. Бас би даасан баймаар байгаад байдаг. Ийм учраас бидний санхүү яриад байгаа. Гол шалтгаан тий. Одоо шүүл Монгол ичдээгээ телевиз ямар том төслийг ямар хэмжээний мөнгө оруулж ирж ингэж хийж. Одоо ерөөс энэ рүү явчихлаа. Одоо 20 оны 7 сарын 1-ээс телевизийн өргөдөл төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ. Энд дээр том заалт байгаа шүү дээ. Телевизийн рейтингээр Монгол контентыг дэмжих сангаас урамшуулна гэсэн. Зөв тийшээ явж эхэлж байна л да одоо. Тэ? Дээрээс нөгөө зар сурчлагын нөгөө систем ч бас өөрчлөгдсөн. Рейтингээрээ. Гэтэ энэ бол нэг орон нутагт хэр хэрэгжих сайн мэдэхгүй байгаа гэдэг. Яг зүгээр хэрэгжих. Яг удаандаа ихтэй бид нар энэ чиглэлээр явж явах хэрэгтэй. Ядаж бид нар үзэгчийнхаа сэдвээр баг оруулах шиг боллоо. Тэгээд ирээдүйд яах вэ? Одоо яах вэ? Үзэгчийнхаа рейтинг судалгааг бид нар бас хөндлөгийн бол хийлэгдэж байгаа байхгүй юу? Тий. Хараад бас байдлаараа хийлэхийг бүр энэ аюул сан дэмжиж байгаа. Тэгэхгүй бол бид нар одоо би жишээлбэл явцдаа 2-3 удаа хийж ирсэн. Тэгэл бас тэр чинь очид дутагдaltaй нөгөө харилцуулбар ажил хийж байхад телевиз өөртөө хийсэн байдаг юм байлаа. Хараад ингээд бас л дутагдaltaй хадаад байдаг байхгүй юу? Бас яг бодвол тийм биш. Энэ дээр тайлбар хэлчих чинь нэг телевиз рүү гэдээ яриад хахад одоо намайг холбоотой гэж ойлгож магадгүй. Тайлбар хэлчихье. Би 2016 онд энийг телевизэд тусгаачлаа шилжүүлсэн байгаа шүү. Бас энийг хэлэх хэрэгтэй. Холбоо гэхээр таны зүгээр өгсөн юм шиг хөдөлгцэн гэж хэлсэн. Энэ бол хуулиар болохгүй л дээ. Ирэхээсээ төтгөлзээд нөгөө компани голдоод авчдаг. Гэхдээ ирэхээ заавал шилжүүлж биш буцааж өгж шинээр авдаг. Ийм журамтай баг. Тэрнээс тусгаачлал хөдөлгөж байхгүй шүү дээ. Компани хөдөлгөх гэсэн. Одоо бол ямарч хамааралгүй үзвэл. Хамааралгүй гэдэг хэлэх хэрэгтэй гэж бодож. Тэгэхгүй бол хүмүүс чинь буруу ойлгож магадгүй. Тухайн телевизүүдийнх нь бас яаж авах вэ? Яагаад намайг төлөөлөв? Бас дээг чиг түүхт холбогдоод байгаа учраас яриад байгаа шүү дээ. Чи дундад зүү би эрдний түүх чи дундад зүүний үеийн түүх юм байна шүү дээ.
Тэгээд одоо ер нь 3 дугаар асуудал. Ер нь телевизийн хөгжил одоо хаашаа чиглэх хэвээр. Бидэд юу гэх хэвээр. Дараагийн үед яг энэ байдлаар нь 10 жил хүлээлгэж өгөх юм уу? Эсвэл арай илүү 5 жилийг хүлээлгэж өгөх юм уу гэдэг асуудал тий. Дээг чинь бодлоос эхлэх үү? Би ч одоо нөгөө буцах ихнэрт үнэ нийлэх хамаагүй гэдэг шиг ерөнхийдөө энэ чиглэлээс өөр ажил хийж үзээгүй болохоор л ингээд байж байгаа болохоос ш. Одоо бол нэр бас л зүгээр нэг орон бүтээл рүү тий салаа явчихсан өөрийнхөө чаддаг. Одоо ингээд нэг залуучууд одоо манай охин гэхэд л одоо яг эвлэн өрөөлтөнд төгссөн телевизийн сэтгүүлч шүү дээ. Тэд нар ирээд тэгээд энэ сайтаа ч юм уу эсвэл энэ телевизээр нэгээд авч явдаг гэсэн үү? Одоо нэг жаахан тиймэрхүү байдлаар орох гээд байна би өөрөө. Тэгээд нэг бодсон юм байдаг ш нэг том уран бүтээл хийсэн. Тийм. Хайлт. Би айгүй инээдтэй ингэж боддог байхгүй юм. Телевизийн түүхийн дорнотод болж байсан нэг юм айгүй амар үйл явдууд байна штэ. Амар ч юу аахгүй амар гоё мой өнтергээ те. Тэргээр нэг юм богиногоо хэмжээний кино зохиол бичиж үзчихсэн гэд. Тэгээ кино зохиол яаж бичдэг вэ өнтергээд юм судлаад байгаа ухаантай. Мөнгөн дуулын амьдралаар чийд юм билүү ч гэж бодох шиг те. Тэгээ нэг тиймэрхүү уран бүтээлийн сэдв айгүй яаж байгаа байхгүй юу? Тэгээ би болохоор одоо 25 жилд ингэж хөгжөөсэй гэдгийг миний дараагийн үеийнх нь ярих байхаа. Одоо би өнөөдөр 1000 одоо энэ подкаст л юм хий гэсэн бодол төрөхгүй байна. Яг гэвэл би нэг юм хийлээ, нэг юм авлаа жилийн дараа байхгүй л бол. Би одоо тэрний жинхэнэ техник технологийн хэлмэгдлийн үнштэй. Аахан камер ингээд тавьчихсан тий. Тоногч хохирогч. Тэгээд нөгөө хизээч баяждаггүй гэдэг шиг одоо болиодо тэгээд одоо ачцэмэ гэл тий. Эмээ болно шүү дээ. Хүүхдүүдэд хараач гэдэг юм. Би одоо бол нэг англи зодог тайлах гэж байгаа зарлах гэдэг нүг. Тэгтээ бас чуг болох гэдэг. Өнөө маргааштай цаашаа юм тий. Ерөнхийдөө бол нэг тийм бодолтой болцсон байгаа шүү. Нэг тийм амар ирч хүчтэй нэг амар сенсацны тий. Тэр мэрийг одоо та хэд үргэлжлүүлээд явна үз. Тэгээд нэг ахмадын сэтгүүлчдийн баяр болоод намайг нэг урьж мөрөөд ахмадуудаар шагнаж багна юм уу яа гэх тий. Тиймэрхүү бодолтой байгаа. Тэгэхээр яг одоо энэ ажиллаж байгаа зовлонгийн үүрж байгаа хүмүүс л нэг 20 хугацааны юм ярьсан дээр хаа. За богийн хавьд подкаст юм нэг чиглүүлэгч. Тий. Дээгч арай л ирт ярьж байгаа шиг байна л дээ. Энэ өнөө чинь туршлага бидэнд хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй. Яг хөө тэгээд өөрт нь бас механик гэдэг шиг бодол байгаа ч тийм. Яг хөө би бол ингэж хараад байгаа юм л дээ. Одоо хүн гайхаад байгаа. Телевизээр байж байгаа мөртлөө кино зохиолчид баяцсан явж байгааг байхгүй шүү. Одоо тийм нөхцөл үүсчихлээ шүү дээ. Тийм. Контентын чиглэл рүү зохиол хамгийн хэрэгтэй. Наадах чи би чиний ярьсныг хараад байна шүү дээ. Тий. Тэгээд одоо ингээд харахад зарим хүмүүс гайхчих. Одоо ингээд тэр салбарт нь ажиллахгүй байгаа мөртлөө энэ донд ороод суудсан яриад. Би яг юу гэж бодсон гэхээр нөгөө л дээр үед явж байсан болохгүй зам руу яваад байгаа учраас харилцаа холбооны ажлыг би авсан. Харилцаа холбооны ажлыг авахд ямар ч хамааралгүй хүн л авна шүү дээ мэдээж. Ашиг өсөлтөл байхгүй. Хүмүүсээ байхгүй таавч мэдчихэж байгаа. Би угаасаа тэр дотгоор мөр тэр бүгдийг хөвгөмөр зарцсан байсан юм шүү дээ. Тэгээ энэ ажлыг хийж нэг 2 жил орчим явсан. Тэгээ яг хэвлэлийн байгууллага дээр очиж мэдчихэл байгаа. Яг өөрийнхөө мэдж чаддаг зөвлөгөө өгөөд бодлого ингэж явж байгаа шүү. Ийм юм байгаа шүү. Хатуу зүйлүүд ийм байгаа шүү. Одоо бол өөр юм барьж байгаа шүү. Одоо харгадаг байхгүй болж байгаа юм байна. Энэ тааруулж яваарай. Хүнээ бэлтгэе бодоорой. Одоо Монгол контентын эзлэх хувь гэдэг чинь маш өндөр зүйл хуулиар орж ирэх гэдэг шүү энэ чинь. Энийг нийцүүлэн гэдэг боломжгүй бүгд хагдаад байна тий. Яг ч та хоорондоо яриарай гэх зүйлээ хаана дандаа ярьж явжсэн. Одоо өнөөдөр ингэж энийг ярьж маш зүйтэй зүйл байхгүй гэж. Би дуртай, сэтгэлтэй учраас энэ суугаад яриад байгаа гэсэн үг ерөөсөө тий. Ягаад гэвэл энэ зөвхөн тал руу яваасаа та хэдэг бас нийлж явах гэж бодож л байсан. Гэхдээ маш сайн судалгаатайгаар маш ойлгомжтойгоор тодорхой хэрэгтэй. Энэ дээр маш чухал үүрэгтэй байгууллагууд нь нэгдсэн ивэл байгууллага байгаасаа гэж би хөвдөө боддог. Тэр үедээ ч гэсэн оролцоотой байх үедээ ч гэсэн энэ салууд хэлж ирсэн тий. Түрүүний өөрөө ч хэлж ирсэн боловсруучны бодлого, сургалтын асуудлууд, бие даасан байдал тий хамтаараа яаж бие бинийгээ дэмжиж болох вэ гэдэг асуудлуудыг бас нэлээд олон төвчд нь бас ярьж л байсан. Зарим төрлийн байгууллагууд энийг ойлгуулж л байсан. Тэгээ яг харамсалтай хамжлал олоогүй. Одоо яг хөөхтэр миний бодож байгаагаар бол ерөөсөө нөгөө нэг шаварц суусан хүмүүс зовлоно гэдэг шиг шүү дээ. Тэр байдлаар орчлоо л доо. Тийм учраас яг энэ зүйлүүдэд дахин уулзаж ярих хэрэгтэй. Одоо яах гэдэг. 5 дотор ингээл ялмаар санагдав. Өнөөдөр асуудал шийдэжгүй шүү дээ. Өөрөөс авч байгаа юм шиг.
ямар гарцууд байж те стратеги төлөвлөгөө гэдэг шиг юм яах вэ? Дээрээс нь төрийн байгууллагатай түрүүн Оюнбатар хэлжсэн мэдрэт өрсөлдөд байна гэдэг. Энэ зүйл дээр ямар юм бэ? Яг хөө зүгээр аль байгуулж болно гэсэн байх шиг байна те. Хэлбэлүүд байгуулах гэж бас болохгүй гэсэн байх шиг байна те. Тэрний ойлголтын зүрх нь юу вэ? Тэ? Төрийн байгууллага хуулийн дагуу л юм л дээ. Тэгэхээр нэг юм ингээл тайлбарлаж явах бах. Ёс зүгээ харуулна боломжгүй юм шиг бизнес байна ахаар тийм. Тэгээ энэ минь зүйлүүд дээр өнөөдөр ярьсан сэдвүүд дээр нэлээд суулж ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм ээ тий. За бичиг орлогын хувьд Яг хоо цаг үетэйгээ уялдуулаад ерөнхийдөө одоо нөгөө сошиал медиа их хөгжиж штэ. Тэгээд хэвлэлтийн хэрэгсэл эдлийн нэг төрөл штэ вебсайт өөрөө. Тийм болохоор бас орон нутгтаа ер нь анхдагч нөгөө видео сайт гэдгээр гарна. Яг хоо манайд бол вебсайтууд байгаа мэл л те. Хэдэд тэгтээ нөгөө яг ингээд видео чиглэлээр ш энгийн ингээд нөгөө мэдээг оруулдаг тиймээс нь тэнгуут нь ерөнхийдөө бас санаа аваад орон нутгтаа ингээд байгуулъя хөгжүүлъя гэж зорьсон. Тэгээ сая 10 сарын 1-ээс өнгөрсөн оны үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа. Тэгээд аль болох нөгөө бас вебсайт яаж одоо сошиалор яаж үнэн зөв мэдээллийг иргэдэд хүргэх үү гэдэг талыг л барих гал юм л да. Одоо хүмүүс ерөнхийдөө нөгөө төрөлд хэрэгжсэн шүү дээ. 3 сая одоо нөгөө сэтгүүлчтэй болчлоо гэдэг шиг хүн болгол одоо бараг болсон болоогүй мэдээг үнэн бодлыг мэдэхгүйгээр ингээл нэгтлэхгүйгээр шууд л одоо нэг групп дээр ч юм өөрийнхөө аккаунт дээр ч юм ингээл бичээл ийм болжээ тийм болжээ гэж зарим нь үнэн ч яддаг худлаач яддаг. Гэхдээ тэнд хинч одоо хуулийн дагуу худлаа мэдээлэл бичлэгээд хариуцлага хүлээлгдэггүй. Тэгэхээр нөгөө аль биесний ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг маань өөрөө баталгаатай экструулж мэдээллийг хүргэнэ л гэсэн үг шүү дээ. Телевиз төр вебсайт тэр утгаараа сошиал дээр одоо нөгөө хүн болгол гар утстай очлоо хөдөөний малчт маань хүртэл одоо нөгөө мэдээллийн гэр интернет гээд ороод л тэгээ одоо тэд нар ч хүртэл ингээл дөрвж ярьж байгаа. Тий, ер нь бол ингээд шууд одоо сошиал орчинд ингээд хандаад ирж штэ. Тэгэхээр би нөгөө юу яасан л да. Одоо телевиз ингээд байгуулаад одоо энэ дахиад энэ 4-5 телевиз дээр нэмэл ингээд тэгээ дахиад дидиш дор инновашн дор хөдөө цэцгэд яах вэ хөө гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь одоо хөдөөний малчин хүртэл ингээд утсаараа одоо ингээд шууд дэлхийн мэдээллийг авчиж чаддаг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энэ сошиал медиа гэдэг дээр ингээд ажиллаад зяа гэд тэгэл ажиллаж эхэлсэн. Тэгээ ерөнхийдөө нөгөө аль болох одоо хүмүүс бас ингээд боловсруулсан мэдээнээс илүү шууд нөгөө болж байгаа үйл явдлыг шууд дамжуулсан мэдээнд их дуртай болсон юм байна. Ингээд одоо хэрэглэгчдийн нөгөө одоо хандлт судалгаанаас харахад тэгээд бас шууд ер нь дамжуулах нь зөв юм байна гэдээ бас үл үед шууд тэгээд явж байгаа. Тэгэхээр яг энэ видео сайт хэлбэрээр явхад боломж харагдаж байна уу? Яг уу болно л гэж үзэж байгаа. Би чи ер нь бол анх эхлэхдээ ямар ч одоо яг үндэ бол ямар ч гэрээгүй эхэлсэн ш. Жинхэнэ нөгөө эр зориг гэдэг шиг л ямар эхэлсэн. Гэрээгүй гэсэн. Яг одоо хин нэгэн байгууллагатай ингээл янз бүр одоо бид нар нэг хамт ажиллагааны гэрээ ингээл хийдэг ч тайлан дэлхий хэрэгсэлж тэгэхгүйгээр ингээл цэвэр өстө нөгөө аав дээрээ дөрүүлж байгаа л тэгэл за би ер нь эхлүүлээд үзье гэл тэгэл шууд эхлэнгүүтээ өөрөөс нь ингээл мэдээнд яваал мэдээ хийгээл ингээл үйлдвэрлэл эхлэнгүүт араас нөгөө одоо үзээд тэгээд нөгөө хүмүүс одоо хандаад хамтарч ажиллаж гэдэг юм уу те гэх мэтлэр ингээд гэсэн тэгээд жоон тэр үед л аюу 10 сард аюу зэрэгтэйсэн. Аюу зэрэгтэй. Одоо жоохон зориг болчихсон. Одоо яг би нөгөө ийм чимтрүү зоригтой байсан. Одоо зориггүй байгаа. Яг над чиг юм ярих гэж байна уу? Бас зодог тайлах гэж байна. Байгууллага Уул хамгийн отхон утган гэж байна. Зоригтой. Миний араас юм ярих гэж байна. Миний араас явах гэж байна. Тэрсний ярих гол дагаа ярьж. Яг нөгөө би бол ийм чиглэлийг л барина гэж бодоод байгаа. Би ч өөрөө яг цэвэр нөгөө сургуулаа төгсөөд шууд мэдээн дээр ажиллаа явцсан. Мэдээ нэвтрүүлэг дээр л ер нь бол яадаг интертеймент гэхээс илүү би ч нэг цэвэр мэдээний сэтгүүлч шахгүй. Тэгээд тийм болохоор мэдээг ер нь үйлдвэрлэе. Тэгээд дээрэс нь мэдээг бол ингээд тогтмол үйлдвэрлэжээ. Иргэд ингээд одоо хүн болгоно нэг мэдээлэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Мэдээлэлтэй ажил иргэд үгээ хэлэх, дуугарах тэр асуудлыг одоо шүүмжлэх, бодит байдлыг мэдэх учраас мэдээллээр хангая. Нэгт хоёрдугаар нөгөө ерэн сурвалжлах болоод асуудал төвшүүлсэн тийм нэвтрүүлэг нийтлэл чиглэл. Болно одоо 5 жилийн хараад тэгээд юу үлдээх гэж байна. Чи жишээлбэл тий. Одоо чинь танаа сайт одоо 5 сард 10 сард байгуулсан тий. Тэр нь 5 сар орчим болж байна тий. 5 сар орчим хугацаанд чи сайт богийн хэлбэр бол баримжаагаар харцсан байгаа ш тий. Боломж байна уу гэж бол байгаа гэж байгаа юм байна. Тэгвэл 5 жилийн хөгжил одоо энэ чинь яг чи бол технологи ярьчлаа, тээж ярьчлаа.
энэ төр чинь нөгөө биднээс үл хамаарат байгаа байхгүй. Биднийг хэрхэн дасан зохицгүй гэдэг шалгуур болохоос ш бид нар бол технологи бүтээхгүй шүү дээ тий. Тэгэхээр яг энийг яаж хараад байгаа. За тэгээд чи өөрөө юу үлдээсэн байх юм тий. Дараачийн үе чинь байх хэрэгтэй. Чи одоо бид чинь бас одоо 30 нарт хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр яг дараачийн үед юу үлдээх юм. Тэрийг энэ дээр тодорхойл. Аха. Би нөгөө түрүүн үгэндээ хэлжсэн шүү дээ. Ингээ асуудал төвшүүлээд явангууд хүмүүс ингээд одоо нөгөө асуудалд нь анхаарлаа хандуулах биш. Одоо тэр асуудлыг хөндөж гаргасан сэтгүүлч рүү анхаарлаа хандуулдаг. Энэ нөхцөлөд л нэгтэй арилаасаа гэж хүсэж байна. А хоёрдугаар нөгөө би одоо мэдээ өгөх болохоор ингээд биднийг дуудчихдаг. А тэгээ өөрснөө одоо мэдээ өгөөгүй үед нь бид нар ингээд одчихгонгод одоо өгөхгүй яах гэж байгаа юм бэ? Мэдэн дээр дуудаа. Биднэрт хэрэгтэй мэдээ өгөхгүй байгаа шүү. Өгөхгүй байгаа шүү дээ. Өгөхгүй дургу байгаа шүү дээ. Тэгээ бид нар бол яаж хийж байгаа л тэгэл авч байгаа шүү дээ. Тэгээд ийм биш нөгөө төрийн байгууллагын соёлдоо суралцах хэрэгтэй байхгүй гэж бодоод байна. Одоо тийм асуудалтай сүүлүүд аюух тулгарч байна л да. Тэгээ дуудангууд дууддаг ингээд мэдээндээ дуудангууд нь ингээд өөрснийх нь дуудангууд бид нар очиж мэдээ авдаг. А тэгээд бид нарыг ингээд очингууд яах ч наад асуудлыг чинь судлын албан тоод аваад ирчих шиг зарим нь. Жишээлбэл үгүй юу гэсэн үг бид чинь та нар бид нарыг мэдэн дуудахтаа албан тоод өгдөг ш. Бид нар тэрнтэй адилхан та нарт бид нар хэвлэл мэдээллийн байгууллага ш. Төрийн байгууллагууд хоорондоо албан тоодороо асуудлаа шийдэлцэж болох юм аа. Бид нар бол ингээд авмаар байна. Эсвэл та өнөөдөр энэ судлаар судалгаагүй байгаад мэдгүй байгаад судлаад би маргааш мөдөө нэрэж гэдэг юм те. Гэх байдлаар ингээд ангууд юу одоо яад гэж яг асуудалтай юмнууд байсан болохоор эсвэл бүр эрс сургуулгаад байсан маа л да. Гэхдээ ер нь бол асуудал үүснэ тэгдэг. За би одоо өнөөдөр ингээд наадах чинь за наа чинь ч баг өнгөрсөн сэтвтэй гэд. Тэр нэг өнгөрсөн гэсэн иргэдэд хэрэгтэй л байгаа байхгүй уг нь бол. Тэгээ энэ нөгөө хандлага зөв одоо нөгөө голдралтай ороосоо л гэж хүсэж байна. Ишчкогоос нь асуух юм байна л да. Нөлөөлж гэж ярьж байна шүү дээ. Тэ. Нөлөөлж. Энэ мэдээг авчаач, тэгчээч. Тэгээ энийг арилаасаа гэж хэлж байгаа шиг юм тэ. Энийг тэгээд тийм хандлагатай биш, ийм хандлагатай биш шүү. Миний ажилд одоо битээ оролцсон. Манай битээ оролцсон. Эний чи одоо нийт дэлхийн шүүх саналаар хандвал тэгж үзсэн үү? Арилгахын төлөө гэсэн шүү дээ. Одоо нэг зүгээр мэдээ аваад очихоор юу юм. Тэрийг арилгахын төлөө юу хийж байгаа гэж аахгүй. Чамаа өөрөө боддоор. Уу яг нөгөө тайлбарлаж байгаа юм л да одоо хуйлаад ирж байгаа. Одоо та нар чинь нөгөө төрийн одоо байгууллага та одоо жишээл энэ албан тушаал дээр ажиллаж байгаа учраас яг хөө эндээс нэг хагдаад байна л та. Хэвлэлтэй байгууллагын тий одоо юу гэдэг үнэлэмж ямар байна вэ? Тий, үнэлэмж ямар байна вэ гэж тайлбарлаж байгаа байхгүй. Мэдээг авчих гэдэг чи одоо Мадлуу цөөхөн байж. Хамгийн шилдэг арга камераасаа л авчих. Стенд ап шүү дээ. Хамгийн шилдэг арга стенд ап. Телевизэд бас даваа тал байдаг байхгүй. Тэрийг бид нар ашиглаж чадахгүй. Тийм, тэрийг хийх ёстой. Зайлшгүй хэрэгтэй мэдээлэл бол тий. За. Гэхдээ ер нь бол тэр хүмүүс тэр албан тушаал дээр байгаа тохиолдолд бол мэдээлэл өгөх хэрэгтэй байхгүй. Би тэр хүн дээр очиод одоо жишээлбэл яадаг би одоо хэрлэн сумын одоо нэг ахлах мэрэгчлэлтэн дээр ч юм уу те нэг одоо хэлцэн дарга дээр очиод ингээд яриа авъя гингүүд тэр хүний би хувийн асуудал авахгүй байхгүй. Одоо долгор гэдэг юм байлаа гэхэд долгор одоо та ер нь урд ороо юу хийж авсан бэ гэдэг юм уу би ингэж хувийн асуудал авахгүй шүү дээ. Ингээд яг ингээд очихоор асууя гэдэг баг. Тэрнээс асуу энэс. Уул нь өөрсдөө мэдчихэж байгаа. Бид нар энэ хариуцсан мэрэгчлэлт нь энэ юм а гэж тоочглоод очиж байгаа. Би асууя. За тэр хүн мэдхгүй байж магадгүй. Гэхдээ ярьцлага өгөх үгүй гэдэг асууя гэж. Энэ хамгийн амжигтай байхгүй. Болох юм болохгүй юм гэдэг. Одоо ингээд би айгүй Facebook ингээд юу ихт бүгд л ингээд ороод ашигладаг. Тэгэхэд ингээд яг манай аймагт одоо албан тушаал эрхэлж байгаа. Агентлагийн дарга нар болоод улс төрийн албан тушаал эрхэлж байгаа дарга нар мөн дээр нь төлөөлөгч нар хэрлэн сумбай аймаг бай. За ингээд хичнээн болж байна. 100 ч юм байна. Тэ? За. Энд итгэвтэй байр суурь илэрхийлдэг, асуудал тайлбар өгдөг 10 хүрэхгүй тий харамсалтай. Би гайхаад байдаг. Нэгдсэн команд өгсөн байдаг юм. Ямар ч үстэй юм бол. Эсвэл юм аа мэд. Тухайн агентлагийн асуудал яригдж хахад дарга нь хариу өгдөг. Юм мэддэггүй байт юм билээ шүү. Тэгээ энэ үнэндээ л бас өрөвдөлтөй хүмүүс байт юм билээ шүү. Энийг бас нэг судалмаар санагдаад байна. Мэддэг нэ. Бити үг гэж хэлсэн байт юм уу? Мэддэггүй. Харин хойлоосоо илүү журам гэж юу аах вэ? Тийм байхгүй шүү дээ гэдгийг ойлгох гээд бараг 5 жилээ би яг энэ дээр бол нэлээд юм байна. Яг хоо телевизийн салбар ч гэдэм үү, радиогийн салбар, сонингийн салбар ингээл өөрчлөгдөөл дуустдаг гэж ярьж байсан тий. Удахгүй сошиал гарч телевиз дуусчлаа гэж яриад энэ. За магадгүй сошиалыг юу дуусгах юм ч юм уу те ингээл юм хилцүүлгүүд өрнөж ах шүү. Гэхдээ одоо хүртэл судалгааг үзэж байгаа те одоо хүртэл олон улсын зах зээл дээр бол медиа салбар чинь хамгийн том бизнес хэвээрэл гэж байгаа байхгүй. Яг энтэй энэ чинь том хэлбэр чи өөрөө телевизийн сувг байдаг те.
эдгээр бол хизээж устж өгөхгүй болохгүй байгаа байхгүй. Одоо үдээ сонин устж өгөхгүй болох хэмжээнд хүрсэн те. Гэтэ энэ чинь сонин чинь одоо дижитал хэлбэрт л шилжчихээд байгаа шин. Тэрнээс ч устааг байгаа шүү дээ. Одоо бид нар уншихаа болохгүй шүү дээ хүн юм чинь. Тэ? Тэр сонингийнх нь хэлбэр нь л өөрчлөгдөж болохоос. Тэрнтэй алга үзгээ болохгүй. Дэлгэц байгаа цагт лиз байна. Тэр дэлгэц эзэн устж өгөхгүй бол магадгүй тэмтээд лиз устж баха. Хөгжлийн хувьд бол боловсон хүчийн энтрийг одоо ингээ харахаар бол технологи аргагүй орлож байгаа. Одоо удахгүй сайн хятад уршсан байсан те. Дектор болох гэж штэ. Тэ? Яна тийм үү? Тийм л оюун ухаанаар дектор гараад ирсэн шүү дээ. Ингээ соцсон. За яг энтэй ялгаахгүй одоо хоолой уншдаг сэтгүүлч хэрэггүй болно. Монгол бол энэ инновацийг дэ дуусгаж байна. Одоо чимикал систем гарцсан байлаа. За энийг бол угаасаа туршилтын шугамудаар. За icon бол одоо текст хэлбэрийг шууд аудио хэлбэрт хөрвүүлж байна те. Тэгэхээр одоо хоолой уншдаг хүн хэрэггүй болох чинь. За ялгаа байхгүй одоо сүлдээ сэтгүүлч нь мэдээ өчтөг хүн хэрэг болж шүү дээ. Одоо таны ярилцлагыг бол ингээ шивэх хэрэггүй болох чинь те. Таныг яриад дуусгаад текст хэлбэрээр бууж чинь те. Тэгэхээр энэ бол технологи бид нэр ингээд байгаад ч гэсэн эцсийн үр дүнд хөгжил маань юунд харагдах чинь бол энд хэрхэн бид нар тасан зогцох вэ? Бэлтгэгдэх вэ? За дээрч бол хэлж чинь. За би бол ингээд золиос болоод дуусч байна гэх те. Одоо технологийн золиос болоод хилмэгдэж байна гэж дуусч байна. Яг энтэй ялгаахгүй дараачийн үеч гэсэн яаж амьд үлдэх вэ те. Өөрчлөгдөхгүй л болохгүй. Да байнгын өөрчлөгдөхгүй болохгүй. Тэгэхээр бодлогын төвшөндөө бид нар дараачийн үе бэлтгэхдээ дараачийн үе эндээ тасан зогцсон хүмүүс байх хэрэгтэй юм биш үү гэдэг миний хамгийн том төшөөлж санаа. Хоёрдугаарт бол амар юм ярьдаг баг юм боловсон хүч хэрэгтэй гэдээсэн ч одоо юу ч хэрэггүй юм шүү. Хэрэггүй болох ч шүү дээ. Харин тий. Гэтэ ойрын 4-5 жил дээр яригдана. За би тэг энэ дээр нэг ярилцлагандаа дурдчихсэн зүйлийг энэ подкастад бүр заашгүй дурдах хэрэгтэй гэж би хийхээс өмнө бодож байсан. Энэ юу вэ гэхээр телевизийн салбарыг бол би бол хувьдаа 3 үе байдгаа гэдэг. Ярилцлагандаа хэд хэд удаа дурдсан. Уналттай нь би зэрэгцэж дурдсан. Ололттой. За уналттай дурдсан хүмүүс надад бол нэлээд муурхсан. Чи бол бас тэг хэрэггүй байсан ингээд яг бодит үнэнгийг хэлсэн учраас. За би одоо дурдмааргүй байна. Гол нь ололтын дурдъя. Телевизийн салбарын нэгдүгээр хөгжил бол би дэлгэрэгчтэй сашгүй холбоотой гэж. За сайн муугаар хэлүүлсэн байж магадгүй. Сайн муугаар одоо ч хэлүүлж иж магадгүй. Гэхдээ ямар ч байсан Дорнот аймагт чөлөөт телевиз байгуулагдах хамгийн чухал нөлөө бол дэлгэрэгч мөнөөс өмнө ойлгох гэдэг шүү. Хоёрдугаар үе би яг түрүүний жишээ олгож ярихад бол Бог ах гэж ярьж байдаг. Одоо телевиз зурлалцыг үүсгэн байгуулжсэн. За энэ цаг үеэлэг түрүүн өөрөө бас хальт дурдсан. Мэргэжлийн телевиз байгуулах гэж зорьсон. Яг энэ цаг үед бол одоо технологийн хувьд ч тэр яг стандарт форматаар нь хийх гэж одоо хүртэл телевиз 6 телевизийн тэр цамхаг байрлаж ирсэн тэр юу вэ? Тэр чинь тухайн үед хамгийн өндөр бараг эвлийн цамхаг шиг зүйл байлаа шүү дээ. Манай 65-аас нааш компугаал юугаа тавиал тий. Ингээл за ийм цамхагийн хүртэл хийж гинэ гэдэг чинь тэр цаг үед бол одоо шилэн кабелар биш агаарын дамжуулалтууд нөлөөтэй байсан. За одоо 6 дугаар үед бол би бол 16 онд л HD технологи яг аль биесаар нэвтрүүлсэн. Дүрс гэж юм байд юм аа. Дуу нөр ингэж орж ирд юм а гэдэг нь хийжсэн. Тэг ингээ 3 үед хөгж. За дараачийн үе бол түрүүний миний хэлдэг шиг дижитал үеийн олон юмд ингээд бэлэн байх юм чи тэр шуурганд одоо унчихгүй байх хэмжээтэй. Гал алдахгүй ингээд залгуулаад яваад байх шүү дээ тийм ээ. Дунд үе дээр очиж гал алдсан бол одоо үлээд бид нэр энд яриа суухгүй өстэй. Юу нөгөө телевизийн хөгжил нь дууссан байж байгаа. Тэгэхээр энийг зайлшгүй дурт өстэй хүмүүс бас ингээд ярихгүй болохоор мэддгүй юм шиг үлээ. Мартчихдаг. Магадгүй манайх 16 онд байгуулагдсан 4 жил өнгөрцөн байдаг тий. Айгүй олон жил болцсон юм шиг санаад байдаг. Тэгэж санагдаад. Саяхан юм шиг санагдаад байдаг тий. Тэгээд гэтэл дэлгэрэгч одоо 20 жил хийх гэж байдаг тий. Тэгээ иймэрхүү зүйлүүд байгаа юм баг. Тэгэхээр одоо бид зайлшгүй бодлогын төвшөнд ч тэр энэ зүйлүүдийг ингээ зайлшгүй бид нар өөрсдөөс ярьж ах хэрэгтэй юм шиг байна. Төгсгөлөө хэсгээд ингэж шийдвэл яад юм бэ тий. Өөрчлөх боломжтой зүйлүүдийг жоохон яриа авчвал яад юм бэ тий. Төрөний хэлдгээр төрийн байгууллага дээр ийм зүйлүүдийг өөрчлөе. Тэр хэсэг дээр тэр зүйлийг өөрчлөе. За тохиолдож байгаа энэ бэрхшээл ингэж давуулъя гэдэг асуулт дэвшүүлээ тий. Тэгхгүйгээр нэг юм бусад руу буруучгдсан юм шиг эсвэл өөрсдийнхөө бахан буруутгсан юм шиг ийм байдлаасаас боддоор энэ асуудлыг ингэж шийдэх боломж бол байгаа шүү гэдгээ дэвшүүлээд төгсгөлөө явуул яаж чинь тий. За хинээс эхлэв. Чөлөөлөгчөөс эхэллээ. Одоо отгоноос эхэллээ. За тэгээ. За ахмадууд захих үгийг сонсъё. Ячаарлаа үү? Яг юу? Дахиад нэг танилцуулж тий. Дундаас нь сонссон байж байгаа тий. 60 цэгмэн гэдэг видео сайтын эрхлэгч захирал одоо ичээ орлоо. Сэтгүүлч мэрэгчлээ тий. За. Нэн тэргүүнийг бодож байгаа. Хумж байгаа асуудлаа яаж шийдэх гарцсан. хэцүү байна. Түрүү нөгөө тэгжсэн шүү дээ. Яг сайн. Дэлгэрэгч хэн
одоо нөгөө хэвлэл мэдээллийн байгууллагад хамтраад одоо нөгөө хөрсөн үр дүн юу байна вэ гэж тэгсэн тий. Тэгээ та нөгөө яг одоо санахгүй байгаас нэг жижиг цаажиг янз бүрийн олон юу байдаг гэдэг. Тэрэн шиг тэрнийг л би ер нь бас ер нь цаашдаа хөгжүүл зүгээр юм л гэж боддог байхгүй. Тэрийг харин сэтгүүлчдийн илрүүгээ яриад ингээд бүх газараас цогцолоод явал байсан тий. Дөрөвтэй юмнуудыг. Тэрийг тэгээд нөх хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо яг ингээд нэг асуудал дээр ч юм ингээ хамтраад ер нь ингээд мэдээлэл дээр ингээ хамтраад тэгээд тэрийг нөгөө үр дүнд хүргэнэ гээд тэгээд тийм байдлаар ер нь ажиллах зүгээр юм болов уу гэж бодож байна. Яаж хэрхэн яаж те? Одоо жишээлбэл юу гэдгийг те нэг одоо энэ дээр асуудал хүндсэн 90 сурвалжилсан нэг нэвтрүүлэг байлаа те. Энийг гэхдээ зангидаж өгөх газрын бол би нөгөө сэтгүүлчийн нэгцэн хэлж хараад байна л да. Тэгээд одоо ийм одоо асуудал одоо Дорн тамхит байна. Энийг одоо ингээд хэвлийнх нь одоо ингээд нэг л одоо сэтгүүлчин ч юм уу эсвэл одоо дэлгэрэгч өндөөж явдаг юм уу эсвэл би өндөөж явдаг юм уу те ингээд одоо л яг тийм байдалтай байгаа шүү дээ. Нэг нь ингээд л хөндөөж явж яадаг. Тэнгүүд энийг ингээ гой нийтээр тэр ийм асуудал байна. Эсвэл ийм олдтой талгайг нас бүгдээ хөндөж байна шүү дээ. Олд олгож байна шүү дээ. Олд олгож байна шүү дээ. Дорн тамхич өөрөө одоо ийм одоо урлаг соёлын ч юм уу ийм одоо гайхамшигтай юу вэ шүү гэд нэг одоо тэр нь үл мэдэгдэх одоо өв байж болно шүү дээ. Бидний мэдхгүй ч юм уу сайн талаас нэрвэл дандаа асуудал ярьжсэнс. Тэгэнгүүт одоо тэн дээр ингээ хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгдээрээ хамтраад телевизтэй телевизээрээ одоо сошиал медиагаар сошиаллоор гээд ингээд олон бүх талаас нь одоо тэр байгаа олдтой юм гаргаж ирээд улсын хэмжээнд тэрийг одоо од болгоод юм уу те хийт болгодог ийм бас байдлаар ажиллах зүгээр юм болов уу гэж бодож байна. Би нэг ойлгосон буруу ойлгосон зүг ойлгосон. Чиний тодорхой төрлийн төсөл те төсөл дээр нийтээрээ хамтраад нийтээрээ хамтраад тэгэхээр ч одоо жоон том болчихно л доо. Яг тэр нөгөө нэг юм үйл соёлын ч юм уу тодорхой юм байна шүү дээ тий. Тэрийг ингээд гаргаж ирээд ер нь системтэй хийхгүй болохоор амжилтгүй л болно да тий. Тэгэхээр төслөө хамтраад аймаг орон нутгаас дэмжиг бид нар ч дэмжиж ингээд үр дүн төрөө зүгээр байна гэж бодож байна тий. Бас нэг талаасаа тийм нөгөө талаас сэтгүүлч нь өөрснөөс заавал төрөө оролцоо гэхгүй эвлэдэн нэгдээд болж байгаа байхгүй юу. Одоо энд одоо юу гэдэг хууль бусаар одоо газар олгоцсон юм асуудал байна шүү дээ. Одоо байна. Тэнгүүд одоо тэр асуудал дээр бүгдээрээ ингээд дуу хоолойгоор хөгж болно шүү дээ. Тэгэхгүй ингээд нэг хоёр нь л ингээд гүгээд идэг. Тэнгүүд нөгөө дүлийг эцэст нь яадгүй гэхэлэр мэдээж хэрэг нөгөө асуудлыг хөндөж байгаа юм чинь нөгөө талаас нь бид нар лөө дайралт ирнэ шүү дээ. Тэнгүүд л одоо нөгөө асуудлыг нөгөө хөндсөн гаргасан одоо энд ийм хуулиас зүйд байна гэдгийг хэлсэн одоо сэтгүүлч нь одоо буруутгах жишээтэй. Дэлгэр хүчлэл иймтэй одоо өчнөөл тулгарч ирсэн байлгүй. Төрд юу яг хэвлэл мэдээллийнхаа хамтрах юм бол харин өстө чадхаараа санагдаад байдаг шүү дээ. Төрийнхэн болохоор аюу хэцүү. Төлөөлөгчд өдөр те нэг нь тэрнийх нь хамаатан байдаг. Эсвэл нэг нь за яшигтгүй шиг ингээ элб долоо юм ярьж хагаад ажлаасаа халагдчих вэ ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар хандах гэдэг. Яг ийм асуудлууд дээр одоо Оюнбатар түрүү хэлсэн шүү дээ. Бид нар ер нь үр дүн юу вэ гэх. Тэгэхээр одоо энэс хойш ингээд нэгдээд хамтраад те би одоо нэгдэх гэдэг дээр аюу дэмжиж байгаа шүү дээ. Яг энэ асуудлуудыг барьж энийг барьж авъя, тэрийг барьж авъя гэдэг байхад үнэхээр тэр чигээрээ унахаар асуудал бол байгаа. Тий, яг ингээ ганцаарддаг ч юм уу. Тэр хоёр мэлхэтийн тэр компани ингээ нэрээ солиод та хэд ингээ үзэх юм бол үнэндээ л бас нэрээ өнгөлөх сэдв надад бол гарч ирэхгүй л байгаа. Тэр айгүй хүчтэй байгаа. Тэгээд дээр нь одоо Чайбалсан сумын 2 3 уурхай асуудлыг ярьж болж байна. Тийм шүү дээ. Аймагт мэдээлэл авангууд ямар ч мэдээлэл авахгүй. Эднийхөө эхлэхгүй шүү дээ. 12 оны Аз зөвлөлтөд явж байгаа. Аймагт тийм мэдээлэлтэй. Газар дээр нь яваад очиад үзлээ. Шал өөр байгаа. Ализэна ухаад эхэлсэн. Тий. Тэрийг нь одоо барьж аваад те бид нар яг нөгөө мэдээлсний дараа явцсан чинь очиод нөгөө 7 гэрээ хороогаал явцсан таарж байсан. Аймагаас ирээд би мэдээлэл авахд байхгүй ш надад болчихсон. Юу ч байхгүй. Зүгээр нэг аал хизээ зээл 12 онд авсан байхгүй юу гэж яриа сууж байгаа байхгүй юу. Гих мэдчлээ ингэж гаргаж ирэх юмнууд бол байгаад байгаа. Тэрэн дээр одоо яг хэвлэл мэдээллийнх нь нэгдээд явах юм бол нэрээ бас одоо тэр аймгийн төвийн Аз зэрэглэлийн газар энэ чи эвгүй штэ. Эвгүй штэ тий. Эвгүй штэ. Одоо аймгийн хурлын дээр эвгүй штэ. Хуваараа ингээл газар авчин тий. Хизээ чи мэдгүй бид нар мэдгүй байхад ингээл газар авцсан байна штэ. Тэгэл тэрийг төрийн мөнгөөр зардаг. Төрийн байгууллагууд татвар төлөгчдийн мөнгөөр тий худалдаж өгдөг. Тий нэр бүхий хүмүүсийн газрыг худалдаж авч штэ. Тэр одоо пайч болохгүй зү тий. Тэр нь бол газрын мэдээлэл бол одоо Монгол 2 3 удаа унсан байгаа. Гэхдээ тэр чи байгаад байгаа байхгүй юу? Дөрөв бол аюу хөргөө хөргөө шүү дээ. Одоо ус төрсэн болчих гэдэг байж жишээ. Ийм одоо болохгүй асуудлуудыг хэдүүлээ үр дүнд хүртэл хамтраад явах хэрэгтэй шүү. Түрүүн би нэг үгэндээ хэлжсэн. Ер нь бол ярих зүйтэй. Энэ бол яг нэг 4 телевизийн асуудал биш шүү дээ. Биш. Тийм. Тэгэхээр энэ бүтцийн байгууллага байж байна. Яг хөө тэрүүн шалтгаантай байгаад
байгаад байгаа байх. Гэхдээ энийг бас нэг асуудал хэдүүлээ. Одоо дараа нь яах гэж асуусан шүү дээ. Энийг жоохон яарвчлаад Яг зөв. Сэтгүүлчдийн салбар уу? Тий. Одоо яг энийг чинь бацчих хэвээр. Харин тэгээд нэг Та нэг хуралдаад нэмэр байна. Тэг нэг хурал зохион байгуулалт юм яадаг. Би ч одоо чөлөөд бурамтаж болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр завтай байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас нэг ягаад хаал хандуулаад тэгээд хэдүүлээ нэг яриад. Тэгээ энэ түрүүний ярьжсэн бүх асуудлуудыг нэг сайхан ярих хэрэгтэй. Хэдий энэ галтгооны асуудал юм шиг байгаа ч биш мөртлөө бидний хүлээсэн үүргээр нийгмийн асуудал ч. Тэгээ бид өөрсдөө зөв байж ээж, хүчтэй байж ээж гаргаж тавьж байгаа мэдээлэл мань хүчтэй зөв үнэн байх шүү дээ. Энэ тал дээр нэгдэл гэсэн үг шүү дээ бол тийм. Би одоо таагийн энэ подкаст хичээндөө тэр сэтгүүлчдийн салбараараа ярих асуудал байгаа юм байна тий. Одоо төрийн хэвлэлийг яах вэ? Энэ ямар үр дүнд хүрэх үү? Ингэж ажиллая гэдэг бас нэг зангидсан байгууллага нь яасан дээр бах тий. Тийм үү? Энд дээр бол бас санал нийлж ил байна. Их чинь биш дээ гişүү. Нөгөө танаа намаас гарлаа гэдэг өмнөхийн чулууд нь гэдэг шиг гарцсан шүү дээ. Тийм. Одоо тэгээ буцаад орё та авах юм уу? Намаас гарсан ардсан намаас уу? Үгүй ээ. Тэгвэл яас гараа үсттэй. За. Гарсан юм уу? Тий, манай хэд байдгийг. Би ч наашгуудад гарсан шүү дээ. Одоо орондоо. Подкастын маань урилга хүлээж авч ирсэн. Баярлалаа. Баярлалаа. Төгсөлд нас танилцуулж өнөөдрийн зочноор хийх оролцсон гэх тий. Би нэг мартцсан подкаст эхлүүлэхдээ сая л төгсөлдөн саналж өөрийгөө танилцуулдаг. Үгүй нэрээ тийм юм. Өөрийгөө танилцуулдаг. Бусдыг танилцуулдаг шүү дээ. Тийм үү? Нэрээ бараг тэгсэн юм шиг. Төлөөлөл ингээд нэг жоохон хоёр үе ч юм уу эсвэл дээд доод ингээд туйлуудыг харуулъя гэдэг зорилготой байгаа. Тэгжиж эндээс мэтгэлцээ үүлэн. Тэгжиж одоо тэрнтэй санаа нийлээд гэвэл эн чинь бас ярилцлага биш болчихно тий. Өөрийн гэсэн бие даас үзэлтэй байх хэрэгтэй гэж бас бодоод байдیں۔ 60 цаг юмны одоо видео сайт эрхлэгч захирал одоо чи орлоо ирсэн байгаа. За тэгээд бас нэг зочноор маань бол одоо шинэ судлал үзийг үүсгэн байгуулагч доронтчуудаа сүрэнгийн дэлгэр гэдгээр алдартай дэлгэр ирсэн байна. За нэг чиглүүлэгч одоо хөтлөгчөөр маань бол за ТV6 телевизийг үүсгэн байгуулагч харилцаа олон зохицуулах хорооны дорн таймдах салбарын төлөөлөгч байсан Болд Эрдэнэ гэдээ ирсэн байна. За бас нэг одоо чиглүүлэгчээр нь D1 телевизийн захирал одоо Оянбаатар миний би оролцлоо. Тэгээд дэлгэр их чинь төгсөлт нэг жоохон бас мааз байхгүй болж сонирхолгүй байж магадгүй. Энэ урсдаг титр шүү дээ одоо ингэ те. Энэ үед одоо компьютер график байхгүй болохоор ингээд бичээд камерыг ордоор ингээд гүйлгдэг байсан. Би ч бадарч ах. Мэйл зах. Те. Бүрлэж бичдэг байсан байхгүй нөгөө зураач болохоор. Тэгэхээр одоо урсдаг зарыг бол механикаар Гараараа бичээд өө. тэгээд гараараа бичээд тэгээд камерыг телевизээр хэлэхэд гүйж байгаа юм шиг харагдана үстэй. Тэгээ штэ. Тэгээд нөгөө салгалтаа гэж загнуулчихнаа нөгөө Ер нь тэгтээ юм биш. Гоёо эвтэйх ингээд татах хэрэгтэй байхгүй ингээд алгуурхан татах хэрэгтэй дээ. Тэгээд ингээд салгатгаад дахин аавна. Загнуулчихсан. Ингээд барай зогсооч юм байна. Техник технологи хөгжөөгүй байхад хүмүүс айгүй хөдөлмөрч байсан юм биш. Одоо зүгээр суугаад л байгаа компьютер бараг биш бүтээлч Бүтээлчсэн юм байна. Айгүй бүтээлчсэн юм. За баярлалаа. Тэгээд дараагийн BTT бас одоо подкастын одоо дараагийн дугаараар уулзъя. Тэгээд ер нь бол асуудал хөндсөн тодорхой сэдвүүдийг нэлээд барьж авч нэлээд тэлж байна. За баярлалаа. Ингээ подкастын дугаарыг хүлээж авч сонсон. дараагийн дугаар уулзъя. За сонирхолтой сэдвээр бас ярих болно. За баярлалаа. Өстө гоё юм биш. Би амьдралтаа нэрээ 20 хэдэн жил телевизэд ажиллаж ийм урт ярилцлаганд анх удаага орж үзчихсэн шүү. Тэгэл өгдөг тийм. Амжилт хүсье. За баярлалаа. Энэ ярилцлага өшөө цаашаа олон шийдэлтэй үр дүнтэй ярилцлага байх болтугай гэж өрөөе. Тэгээ миний хувьд бол бас би ер нь хүнээс ярилцлага авч яасан л гэхээс яг ингэж ярилцлага өгч байгаагүй юм байна. Тэгээд маш их баярлалаа, амжилт хүсье. Бүгдээр л ахтагч болсон байна. Хүн өдөр болгон ач холбогдолгүй 500 гаруй шийдвэр гаргаж байдаг. Юу итгүү, юу өмсгүү зэрэг жижиг асуудал мэт боловч эцсийн дүнд том шийдвэрлөө хөдөлж байдаг. Энэ бүх том жижиг шийдвэрийн нэгдлийг амьдрал гэдэг. Амьдрал сонголтоос шийдвэрт шилждэг. Эргэл буцалтгүй мөчийг хувь тавилан гэдэг. Хувь тавилан чинь таны гарт байдаг. Засаглал подкаст.